баярлах. Тэгэл ер нь тэгээд наадмын энэ уур амьсгал гэж сайхан байдаг. Өөрөө Монгол хүн. Монгол ямар санагдсан? Амар гой дотор энэ зүрхэнд Монгол агтаа амар гой санагддаг юм байна. Йог бол 5000 жилийн настай. Йог бол шашин биш, амьдралын ухаан. Йог хүн төрөлхтнийг байгальтай нэгтгэдэг. Йог бол өөртөө хийх аялал. Йог бол өөрийгөө нээх нээлт. Йог оюун ухаан, бие, сүнсний нэгдэл. Йог бүх ертөнцийг нэгтгэдэг. Олон улсын йогийн өдөр 2015 оны 6 дугаар сарын 21. Хотын засаг дарга эрхэмсэг ноён Батул таны тайзны хүндэтгэн мөрийг мөн эрүүл мэндийн спортын яамны дэд сайд эрхэмсэг ноён Болбаатар таныг хүндэтгэн урьж байна. Монгол дахь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч эрхэмсэг ноён доктор Санют таныг хүндэтгэн урьж байна. May I invite His Excellency Mr. Bolbatan, Deputy Minister of Health and Sports, Mongolia, to say some encouraging words about the benefit of yoga and of his ministry to further popularize yoga in Mongolia. Also, may I invite His Excellency Batul, Avtok City and Mayor of yoga enthusiasts assembled at Chinggis Khan Square to celebrate the International Day of Yoga. Хүмүүсийн нэг нь бий. Гэхдээ зөвхөн гадаад талаас хэлбэр төдий сайхан болоо зогсох биш. Йогийн мөн чанарыг тань мэдэж амьдрах үедээ хөвшид болгож амар амгалан сайн сайхан амьдралыг би хүсэж байна. Үзэгч та ч гэсэндээ үнийг хүсэж байгаа бол Чингисийн талбайгаас яг одоо шууд дамжуулж байгаа олон улсын йогийн өдрийн шууд нэвтрүүлэгтээ хамт байгаарай. Бүгдээрээ хамтдаа йогийг тань мэдцгээе. Welcome to the first ever International Day of Yoga. Анх удаа болж байгаа йогийн өдрийн мэндийг хүргье. I am grateful to His Excellency Mr. Batul, the Honorable Governor, and also the Mayor of this city. Улаанбаатар нийслэлийн захирагч Улаанбаатар хотын дарга эрхэмсэг ноён Батул танд баяр батуулъя. I welcome also His Excellency Mr. Bolbata, who is the Honorable Deputy Minister of Health and Sports. Эрүүл мэнд спортын дэд сайд эрхэмсэг ноён Болбаатар. I welcome the representative of United Nations, Mr. C. New-Wont, who is the head of World Health Organization in this country. Улаанбаатар дахь Монгол дахь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч ноён Сон Юца. This is a great honor for me to be here with you, and all of you are yogi. You are practicing yoga for years, and today India is dedicating yoga to the world. Өнөөдөр би энэ хүнтэй талбайн хойморт олон жил йогийн дасгал сургууль хийсэн та бүхэнтэйгээ энд байгаадаа туйлын баяртай байна. We have named today's event as Yoga for Harmony and Peace. Бид энэхүү өдрийг йог болвол эв нэгдэл инг тайны бэлэг тэмдэгэ гэж бүгдээрээ хорон цогдроод байна. Yoga for peace of yourself as individual, yoga for peace and harmony of the society. Йог болвол хувь хүний хувьд эв нэгдэл инг тайван амар амгалан юм бэлэгдэл нийт нийгмийн хувьд бас энэ эв нэгдэл инг тайны бэлэглээ.
For thousands of years, India stood for peace. India stood for well-being of every individual of this universe. Энэ дэлхийн эрүүл энх амар амгалан байдлын төлөө энхийг орон цаг ямагт байнга зогсож ирлээ. Thousands of years ago, when every country was trying to expand their territories, India was trying to spread peace. Олон орон олон мянган жилийн турш нутаг дэвсгэрээ дэлхийн төлөө тэмцэж байхад энтгчүүд харин энх тайныг тогтоохын төлөө ив нэгдэл энх тайван байхын төлөө хүч чадлаа зарцуулж тэрний төлөө тэмцэж ирлээ. We believe the world is one. We believe that each of us are citizen of this universe. Дэлхий бол ганц энд байгаа хүн дэлхийн иргэ. Yoga means union, being together with yourself, with yourself, being together with all of us, being together with the nature. Yoga is union. Йог гэдэг бол ив нэгдэл. Бүгдөө хамт байхын бэлэгдэл. Нэгэн зүйлийн төлөө хамтдаа тэмцэхийн бэлэгдлээ. Before I finish, I'll read out some words of the Honorable Prime Minister of India, Sri Narendra Modi, who spoke on the occasion of this International Yoga Day. Энэхүү олон улсын йогийн өдрийг манай Нарендра Моди үгийг та бүхэнд хэлье. I'll read his message. Quote, "The whole world is committed, determined and looking forward to June 21st, the International Day of Yoga. India feels proud of the fact that the UN has taken this mission forward. 177 countries of the world co-sponsored it, and India's invaluable heritage has become the world's invaluable heritage today. It is an attempt to connect I to the we. It is an endeavor to connect our world with the universe, an attempt to let the unity of body and soul be felt. And the world, which is moving towards isolation today, each member of family is isolated. We feel lonely even in a crowd. Each country feels isolated in the world. This situation is not in our collective interest. The connect is the part of natural order. Connecting body to soul for this yoga is the medium. How should we connect with nature? Connect with our near and dear ones. How to connect with oneself? How should I connect with my inner self? In our society, one witnesses rampant stress. Is there no way out of this stress? If we really wish to have a stable, stress-free life, we need to have a stable inner self. The opportunity of stability of inner self comes through practice of yoga, when we attempt to explore our inner self every day for a certain period of time. The ways of yoga make it easier to achieve this feat. I firmly believe that through International Day of Yoga, the world which is suffering from the dilemma of stress, a person who is stressful, a person who cannot share his problems even with his near ones, may attain the inner strength to get rid of stress by connecting with the inner self. And finally, if a person is able to get rid of stress, society at large will be free of stress. A stress-free society makes for a stress-free human race. And if the human race is free of stress, this universe will certainly be a place to rejoice in a happy, peaceful, and harmonious environment. So a big dream starts with a small beginning with yoga. I heartily felicitate the international community for supporting the International Day of Yoga. May this attempt make your life stress-free. Make it fill your life with joy. May you learn to live in the present. May you realize your own strength and potential. May you find the way to make your inner energies more potent. You see, if it benefits you, be sure it holds the betterment of the whole world in it. Yoga is something that you need to begin with yourself. Today, the world has adopted it. It is beneficial not only for those who believe in preventive health, but also for those who believe in holistic health. Today, some in the younger generation are misguided in following the path of violence and suicide and leading a life of depression. Yoga, I think, is the easiest way to save them.
Let us all connect with this great discipline for the welfare of humanity. Let us connect with the great heritage. This is a heritage of the humanity of the world. This heritage is your heritage, and it is our responsibility to hand over this great heritage to the future generation in the best possible manner. And today, let us equip ourselves for this noble task. My best wishes to you on the International Day of Yoga. Unquote. Thank you very much. Дэлхийн өнцөг булан бүрт олон улсын йогийн өдөр болох 6 дугаар сарын 21-нийг Тэсэн ядан хүлээж байна. Нэгдсэн үндэсний байгууллага энэ эрхэм зорилгыг дэмжсэнд бүгд найрамдах энэтхэг улс гүнээ талархалтай байна. Дэлхийн 177 орон тухайн санаачлагыг дэмжснээр энэтхэгийн өнөт төв дэлхийн өнөт төв болсон билээ. Энэ нь өөрийгөө бусдтай, дэлхийг ертөнцтэй холбох ба бие махбодоо дотоод сэтгэлтэйгээ холбох арга юм. Тусгаарлагдмал байдал руу зөвлөж буй дэлхийд бид бусдын хажууд байхдаа ч ганцаардаж байна. Дэлхийн улс бүхэн бие биенээсээ тусгаарлагдаж байна. Энэ байдал нь бидний нийтлэг сонирхолд нийцдэггүй. Бусадтай холбогдох нь хүн төрлөختөн бидний байгалийн зам билээ. Йог нь бие махбод болон дотоод сэтгэлийн холбогдох холбоос юм. Бид хэрхэн байгаль орчин, ойр дотны хүмүүс болон өөртөөгөө холбогдох вэ? Бид хэрхэн дотоод ертөнцтэйгээ холбогдох вэ? Стресс дүүрэн нийгэмд бид амьдарч байна. Энэ бүхнээс ангижрах боломж бий юу? Хэрвээ бид тогтвортой, стрессгүй амьдралыг хүсвэл дотоод сэтгэлээ доктортой болох хэрэгтэй. Сэтгэлээ доктортой болгох нь йог хийснээр бий болох ба бид дотоод ертөнцөө өдөр болгон тодорхой хугацаагаар судлах боломжийг олгодог. Йогийн дасгалууд нь дотоод ертөнцтэйгээ холбогдсноор ойр дотны хүмүүстэйгээж сэтгэл санаа зовоож буй асуудлаа хуваалцдаггүй. Стресс олон улсын йогийн өдөрт ирснээр дотоод ертөнцтэйгээ холбогдсон стрессээс ангижрах хүч чадлыг олно гэдэгт би итгэж байна. Хүн стрессээс ангижирч чадвал нийгэм бүхэлдээ стрессээс ангижирч чадна. Стрессгүй нийгэм, стрессгүй хүмүүсийг бүтээснээр дэлхийн ертөнц эв нэгдэл инх тайван болох юм. Дэлхийн нийтээр олон улсын йогийн өдрийг сэтгэлээсээ дэмжинэ гэдэгт итгэж байна. Энэ үйл явдлаар амьдралаа стрессгүй, ад шаргалтай болгон, одоо цагт төвлөрч, өөрийн хүчийг ухаарч, дотоод энерги илүү хүчрхэгжүүлэх арга замыг олно гэж найдаж байна. Та бүхний харж байгаачлан йог нь хүн бүхэнд тустай ба дэлхийг илүү сайн газар болгох хүчийг өөртөө агуулж байдаг. Йогийг та өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн ертөнц йогийг хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр зарим залуус хүчирхийлэл, амиа хорлолт, сэтгэл санааны гутралд орон бухимдангуй нийгмийг бий болгож байгаа. Миний бодлоор йог нь тэдэнд туслах хамгийн дөхөн зам юм. Нийгмийн амар амгаланг бий болгох нь энэ агуу сахилга бат соёлын өвд нэгдэх үндэс болдог. Энэ соёлын өв нь хүн төрлөختний болон дэлхийн нийтийн соёлын өв болно. Энэхүү соёлын өв бол таны ч соёлын өв юм. Энэхүү агуу соёлын өвийг ирээдүйн хойч үедээ байж болох хамгийн шилдэг боломжит байдлаар өвлүүлэх нь бидний хариуцлага билээ. Өнөөдөр энэ нэр төртэй үргийг бид хүлээн авч байна. Олон улсын йогийн өдөрт зориулан та бүхэнд хамгийн сайн сайхан бүхний хүсье баярлалаа. Дэлхийд дахин өнөөдөр олон улсын йогчдын өдрийг бид бүхэнтэй нэгэн адил сэтгэл санаа, итгэл нэгдэн нэгэн дээвэр дор ёслол хүндгэлтэйгээр тэмдэглэж байгаа. Одоо та бүгдийн өмнө нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга Эрхэмсэг ноён Батүл таныг хүндэтгэн урьж байна. Та бүдийнхээ өглөөний амар амгалан айлтгыг элчин сайд энд хүрэлцэн ирсэн хүндэт зочдынхаа энэ өдрийн амар амгалан гэрэн мэдчилье. Тэгээ та бүгдийг хараад энд завлан сууж байгаа та нарыг хараад йог бидэнд юу хэлэх гээд байгааг би ойлгож ухаарч байна. Одоо эндээс ингээ харах юм бол ямар гайхамшигтай гормон, ямар гайхамшигтай эв зохицол, ямар ер усын дүр зураг байгааг харж болохоор байна. Үнэхээр одоо энд байгаа бүхэн та нар энд байгаа барилгыг, энд байгаа цэнхэр тэнгэр, энд байгаа сэмжин үлийг бол бүгдийн чимж ингэж сууж байгаа ийм гайхамшигтай дүр зураг байна. Энэ фото зурагчид их тийм уралдаж ирээ зураг авч байгааг бодоход бас тэр болгон таарад байдаггүй дүр зураг харагдаж байна гэж би ойлгож байна. Ийм зүйл бэлгэлж байгаа та бүхэнд юуны өмнө
талархлаа илэрхийлье. Тэгээд йогоор хичээсэн та бүхэн манай нийслэлчүүдийн амьдралд ямар чухал соёл, ямар чухал зүйл авчирж байгааг би бас нийслэлийн засаг даргын хувьд иргэдэд төлөөлөд хэлхэн зүйтэй гэж бодож байна. За юуны өмнө бол үнэхээр гайхалтай эрүүл мэндийн боловсрал та бүхэн манай нийслэлд, манай хүмүүсийн амьдралд авчирж өгж байгаа. Би саяхан нэг кино үзэж суусан юм а. Тэр кинон дээр ертөнцийн хамгийн хэрх мэдлийг олж, ертөнцийн хамгийн хэд баялагийг цуглуулсан хаан өвчин тусаад шаналж тэгээ сүүлд нь амь насаа алдаж байгаа хэсэг гардаг. Тэгээ тэр хаан хэлэхдээ, тэрэн дээр хэлэхдээ тэр өвчнөдөө шаналаад байж байхдаа үгүй надад энэ эрх мэдэл ямар хэрэг байв? Надад энэ эд баялаг ямар хэрэг байв? Надад хамгийн хэрэгтэй зүйл эрүүл мэнд байна штэ гэж ухаарч байгаагаа ойлгож гасалж ганьхарч байгаа ийм хэсэг гардгийн. Тэр хааны одоо өвдсөн өвчин болвол та бидний мэдих тулуу гэж одоо зүгээр тансаг эдээ хэрэглэгээнээс болж бий болсон ийм өвчнөр амнасаа алдаж байгаа тийм хэсэг гардаг л да. Тэгээд тэр хаан болвол надад эрүүл мэнд чиг чухал юм байхгүй штэ гэж ингэж ойлгоод. Тэгэхээр бид нэр яг үндэ их олон хүн маань тийм хаан шиг байдалд ороод байгааг би бас илэн далангүй хэлье гэж бодож байгаамаа. Одоо намайг жоохон залуу өсвөр насны хүүхэд явхад бол бид бас автобуснаас автобусныг хооронд гүйхэхдээ ажил руугаа, сургууль руугаа алхаж гүйхэхдээ бол өөрсдөө мэдлгүй байнга фитнес хийдэг байсан байна л да. Тэр үед бол унаатай хүн гэж одоо машин ундаг хүн бол нэг хороонд бол 1-2 ширхгээр ярьдаг. Ер нь бид нар бол 99% нь бол гүйж өөрийнхөө ажлыг бүтээж явдаг ийм л байсан. Та бүхэн зарим бидний үеийнхэн мэдж байгаа. Тэр үед бол одоо над шиг гүзээтэй ийм тарган хүн бол их ховор харагддаг байсан юм аа. Одоо бол ийм өв сайхан бие тэгш хүн бол харин их ховор болчиход байгаа юм. Үндэ бидний үед бол та 90-ад оноос өмнө яг үнэндээ тансаг хэрэглэхээр тийм их баялаг эд дагуус идэх уух зүйл байгаагүй та бүхэн мэднэ. Бид нэг алим авах гэж гүйхтэл 2 цаг фитнес хийснээс дутуугүй хүч хөдөлмөр зарж ээж арай гэж олж авдаг байсан. Тэр үед бол машин байгаагүй юм хомс байсан бас бидний эрүүл мэндэнд бас их гайгүй нөлөөлж ирсэн юм уу гэж бодоод байгаа юм. Харин одоо харамсалтай нь тэр нь одоо зарим улс бол ер нь нэг 10 м алхахын оронд машинаар явчих гэдэг болцсон. Одоо та бүхэн харж байгаа манайхан одоо машинаар малаа хариулж явах жишээтэй, хон малаа хариулж явах жишээтэй ер нь хөдөлгөөнгүй болсноос болоод үнэхээр эрүүл мэндэ их ноцтой алдаж байна. Бид нар маш их тансаг хэрэглэгээний зүйл хэрэглэдэг болсон. Одоо бол тулуун өвчин нэлээд түгээмэл өвчин болсон гэж ингэж дуулцсан. Саяны хааны нас ордог. Тийм учраас энэ эрүүл мэндийн боловсрол бол та бүдээ оруулж байгаа энэ боловсрол бидний амин чухал хэрэгцээ болоод байгаа гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. Хоёрдугаарт нь бол та бүхэн бол биднийг дэлхийдээ нэгтгэж, дэлхийн олон орны гэр бүлтэй, дэлхийн соёлтой нэгтгэж өгж байгааг бас талархлаа илэрхийлье. Сая элчин сайдын хэлдэгчлэн өнөөдөр гэхтэл яг нэгэн зэрэг дэлхийн одоо 192 оронд одоо ингээд йогийн яг ийм за ёслол болж байгаа, йогийн ийм йогчд нэгдэж сууж байгаа. Йогчдоос өөр ингэж дэлхийг нэг ялангуяа ийм ороо бусгай дэлхийг ингэж сайхан ийм зохицолтой гармонтой болгож байгаа ийм хүчрхэг хөдөлгөөнийг би бол одоо бас тийм их байхгүй байхаа гэж бодож байна. Ер нь байхчгүй байх гэж бодож байна. Тийм учраас биднийг ийм сайхан дэлхийн одоо нэгтгэж хүн төрөлхтний энэ их том хамарсан соёлын бүлд багтааж өгж байгаа та бүхэндээ талархлаа илэрхийлье. Гуравт нь бол миний эхнэр миний хань бас энэ йогч юм байгаа юм, йогийн багш болоод байгаа юм. Тэгээд би бас одоо
йогоор хичээлнэ гэж бодож байгаа. Ер нь бол бас ажил гэж гүйж байгаад ер нь тэр хаан шиг өглөө сууж явах вэ гэж гинт бодогдоод болохгүй байгаа. Тэгээд энээс ганц зайлсхийх арга зам нь ердөө л йогоор хичээлэх явдлаа л гэж ингэж ойлгож байгаа. Йог бол юугаараа гайхамшигтай вэ гэвэл энэ бол биеийн эрүүл мэндийн биеийн эрүүл сайхан байдлын боловсролыг олгож байгаа төдийгүй бас оюун ухаан бяцлаглалын гайхамшиг нэг зэрэг олгож байгаагаар бас ийм игнэшгүй зүйл гэж би ингэж ойлгож байгаа. Лав миний ань надад ингээ ятгсан байгаа. Би хараад байхад тийм байна лээ. Тийм учраас ер нь йогд явах нь зүйтэй гэж үзэж байгаа маа. Баярлалаа та бүхэнд. Олон улсын йогчдын өдөрт өндөр ач холбогдлогын хүрэлцэн ирж та бүхэнд үг хэлсэн нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын засаг дарга Эрхэмсэг ноён Батуул танаа баярлалаа. Одоо та бүгдийн өмнө эрүүл мэнд спортын яамны дэд сайд Эрхэмсэг ноён Болдбаатар таныг үг хэлнэ хэмээн хүндэтгэн урьж байна. За сайн байцгаанууд. Эрхэм мөндөд элчин сайдаа, эрхэм мөндөд хотын дарга, мөн энэ туран цогцсон төлөөлөгчд, дэлхийн йогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр ирсэн нийт нийслэлчүүдэд энэ өглөөний мэндийг хүргэе. Нэгдсэн үндэсний байгууллагын 69-р ерөнхий чуулганаас дэлхийн хүн амын хүн төрөлхтний эрүүл амьдрах, эрүүл мэндийн хөгжлийн урт хугацааны хөгжил нь дэлхийн улс орнуудын эрүүл амьдрах туршлагаас харилцан солилцох нэгт хамтран ажиллахад оршноо гэж заасан байдаг. Энэ чүүднээс дэлхийн хүн төрөлхтний хүний бие махбод оюун санааг эрүүл байлгах, тайван байлгах эртний уламжлалт арга болсон йогийг дэлхийн өдөр болгон тэмдэглэхээр нэгдсэн үндэсний байгууллагаас зарлаад 6 дугаар сарын 21-ний жил болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. За ингээд энэ дэлхийн йогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр Монгол улсын хэмжээнд 9 аймагт мөн Улаанбаатар хотод иргэд маань цуглаад байна. За өнөөдөр мөн яг энэ өдөр бол дэлхийн 192 орны 252 хотод сая иргэд бол дэлхийн йогийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. За энэ олон дэлхийн иргэдийн монголчууд маань дэлхийн энэ иргэдийн нэг хэсэг боллоо. Дэлхий бол хавтгай гэдэг нь үүний нэг илрэл болж харагдаж байна. За ингээд Монгол улсад хүн төрөлхтний энэ хамгаалалтанд тайван байх эртний арга уламжлалын йогийг сурталчилж таниулж байгаа Монгол улсад бүгд найрамдах энтхэг улсаас суугаа элчин сайдны яамныхан мөн зохион байгуулж байгаа нийслэлийн удирдлага, аймагуудын удирдлага, нийт оролцогчдоо Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс болон хувьяасаа талархлаа илэрхийлье. Мөн ингээд та бүхэндээ эрүүл мэндийнхаа төлөө идэвхтэй йогоор хичээлж өдөр болгон биеийн тамир спортоор хичээлэн эрүүл чирэг амьдарч урт наслахыг хүсэн өрөөё. Баярлалаа. Эрхэм тааван бүгдэд хандан эрүүл мэнд спортын яамны дэд сайд Эрхэмсэг ноён Болдбаатар үг хэллээ. Одоо та бүгдийн өмнө Монгол улс дахь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Эрхэмсэг ноён доктор Сонют О таныг хүндэтгэн урьж байна. May I invite His Excellency Dr. Sun Yun-oh, Head of World Health Organization in Mongolia, to say a few words. Excellency Ambassador of India, Excellency Governor and Mayor of Ulaanbaatar, Excellency Vice Minister of Ministry of Health and Sports, to all ladies and gentlemen who are here on the first celebration of International Day of Yoga, United Nations International Yoga Day on this day. Congratulations to everyone for this celebration. Монгол улсад энэтхэг улсаас сууж байгаа бүрэн эрхт элчин сайд Улаанбаатар хотын мэр
эрүүл мэнд спортын яамны дэд сайд болон энд хүрэлцэн ирсэн та бүхэнд Монгол улсад олон улсын дэлхийн йогийн өдрийг анх удаа тэмдэглэж байгаа та бүхэнд баяр хүргэе. Энэ өглөөний мэндийг хүргэе. Indian Prime Minister, Excellency Mr. Narendra Modi, during his address to UN General Assembly on September 27, 2014, proposed this day as International Day of Yoga, and a record 177 Йог бол эв нэгдэл, ийш тайван яг одоо олон улсын йогийн өдөрлөг зөвхөн Улаанбаатар хотод биш, Монгол улсын хэмжээнд гэхэд л Чингисийн төв талбай дээр энд йогчид хуран чугалсан байна. Түүнээс гадна орон нутгуудад 9 аймагт яг энэ үйл ажиллагаа мөн зэрэг болж байна. За дэлхийн 192 орны 256 хотод нэгэн зэрэг нэгэн цагт ор энэхүү үйл ажиллагаа манаас явж байгаа юм аа. Тэгэхээр йогоор ингээд хүн төрөлхтөн нэгдэн гэдэг үнэхээр сайхан юм. Яг дэрэгдээ уурсан байгаа энэ хүн маань их хэрхэм хүн байгаа. Монгол улсад 1980-ад оны дундуур Монгол улсаас анх удаа энэтхэг улсыг зорж йогт суралцаж, ялангуяа хатгаа йог гэж байгаа тийм ээ. Йогт суралцаад тэгээд явж ирээд түүнийхээ сургалтыг одоо явуулж эхэлсэн одоо бараг 30-аад жил болж байгаа. Ийм л йогийн анхны багш, анхны йогч Эренцэндоогийн байгальтай бид уулзж байна. За би өнөөдөр манай оронд дэлхийн бүх даяараа йогийн өдөр гэж тэмдэглэж яхаар тогтсон энэ сайхан өдөр Улаанбаатар хоттой бүх ард түмнийхээ дунд йогийн өдрийг тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд бүгд найрамдах энэтхэг улсын элчин сайдын яамнаас бид нарыг дэмжиж манай улсад ийм сайхан йогыг хөгжүүлэх арга хэмжээ зохион байгуулсан явдалд юуны өмнө элчин сайдын яамдаа баярлалаа. Хоёрдугаарт нь Монголд одоо йогыг хөгжүүлээд одоо өөрсдийнхээ сурж мэдсэн мэдлэгээ ард түмэн олондоо ингэж хүртээж байгаа бүх йогчдод йогийн өдрийн халуун мэндийг хүргье. Тэгэхээр байгальгүй анх та эмч хүн учраас явсан эргүү. Яагаад анх одоо йог руу явах болсон тэр эхлэл их сонир байна. Тий. Би эмч бол эмчийн ажил хийж байхдаа өөрөө жоохон йог хийж сонирхож ирсэн. Гэтэл манай эрүүл мэндийн яам, энэтхэг улсын эрүүл мэндийн яамнаас одоо йогийн хаатгай йогийн эмчилгээний хүн сургахаар тийм урилга ирээд тэгээ би өөрөө жоохон йог сонирхдаг болохоор тэгээ өөрийнхөө мэрэгжлийг орхиод тэгээ йогийн мэрэгжлийг сонгож одоо энэтхэг улсад очиж суралцсан. Энэ бол 1985 онд. Тэгээ 85 онд анх Монголд жинхэнэ йог хаатгай йогийн эмчилгээний кабинет нээгээд ажилласан. Одоо 30-аад жил ажиллаж байна. Энэ хугацаанд бас одоо их олон эмч нар, совилогч нарыг сургаж бас манай Улаанбаатар хот хөдөө аймагуудад йогийн кабинет, эмчилгээний кабинетууд сайн ажиллаж ирсэн. Одоогор бол эмчилгээний йог жоохон орхидуулаад байгаа. Харин бусад зүгээр одоо йогийн төвүүд бол маш их хурдцтай хөгжиж байгаа явдал би бас их баяртай байгаа. Хизээ нэгэн цагт одоо монголчууд йогыг ойлгож бүгдөө хийж эрүүл саруул бие бэлдэртаа эрүүл саруул оюунлаг ард түмэн болох байхаа гэж би их мөрөөдөж явсан. Тэр мөрөөдөл өнөөдөр биелж гэнэ гэд би үнэн голоос их баяртай байгаа. Тэгэж бид нар цаашдаа энэ сайхан үйлсийг одоо бүх улсуудаа хүртээлтэй хүүхэд ахуй үеэс нь хөгшөдүүдийг одоо тэтгэврт гараад гэртээ суусан үеэс нь ч хамаагүй одоо энэ йогод татан оруулж өшөө сайхан өөртөө байгалаас заяасан одоо дотоод ирч хүчээ өөрийн аргаар тийм ээ хөгжүүлэн урт удаан насалж тэгээд дэлхийд даяараа йог хийдэг улсууд ч ер нь 21-р зуунд чинь дэлхийд даяараа йог бясалгал хийж дэлхийг аварна гэсэн тийм сайхан лозунтай явж байгаа шүү дээ. Тэгээ энэ арга хэмжээг бас Монголд хөгжүүлэх талд нь хувь нэмрээ оруулж ажиллана гэж бодож байна. Баярлалаа танд. Lifestyle related disorders. Yoga helps to reduce depression, fatigue, anxiety disorders, and stress. Yoga regulates also many of our physiological functions for both men and women. In essence, yoga is a process of creating a body and mind that are stepping stones and not hurdles. It's a stepping stone for a very fulfilling and exuberant life.
And of course, United Nations and WHO, we have to practice what we preach. And we have weekly yoga sessions in the United Nations House. And we are also encouraging many staff of our organization to practice yoga and meditation. Нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгчийн газрыг төлөөлөөд мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчийн газрыг төлөөлөөд йога бол хүний одоо фитнес булчин ясны одоо функц үйл ажиллагааг бол дэмжих зүрх судасны өвчнүүдийг дэмжиж байгаа мөн одоо чихрийн шижинг одоо сэргийлж үйл ажиллагаагийн зохицуулах амьсгалын замын өвчнүүд артерийн даралт ихсэх артерийн даралт буурах бусад олон одоо амьдралын хэв маягтай одоо холбоотой өвчнүүдийг олвол сэргийлэх ийм одоо давуу талтай байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн йога нь Тэгэхээр Монгол улсад орчин үеийн йогийг нэвтрүүлээд 13, 14 дахь жилдээ одоо багшилж зааж байгаа Дагийн ган төгс агштай уулзж байна. Тэр ган төгс агшаа ер нь ингээд нэгэн сайн сайхан бодлын төлөө олуулаа нэг дор цуглараад бас түүний төлөө ингээд бүгдээрээ сэтгэлээ зориулахад бас түүнийг биелүүлэхийн төлөө йог хийдэг гэж би сонсон. Тэгэхээр олуулаа нэг дор цуглараад йог хийхин ач тус нь ер нь юу юм бэ? Өнөөдөр бид бүгдээрээ хамтаараа байх юм бол багаараа байх юм бол хөгжил улам хурдтай байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэний нэг илрэл нь ингэж одоо хамтаараа байхын нэг түлхэгц нь бол йог байдаг. Тийм учраас манай хүмүүс их хөгжсөн байна, йогыг их сайн хийдэг болсон байна. Өнөөдөр бид нар йог бол хэрэгцээ болсон байна гэдгийг баттайгаар ойлгодог болсон учраас дэлхийн йога өдрүүдийг монголчууд бас их итгэлтэйгээр дэмжин оролцож байгаа юм. Тэгэхээр одоо яг өнөөдөр олуулаа цугларсан байна. Ер нь манай Монгол улсад ингэж олуулаа нэг дор цугларч нэгэн зүйлийн төлөө, нэгэн сайн сайхан бодлын төлөө бас цугларч одоо йог хийх нь хэр байдаг юм бол? Йог эрүүл мэндийг сонирхдаг хүмүүс маш их болж байна. Төр засгаас ч гэсэн дэмжиж байна. Энэ бол бас их эерэг үзүүлэлт гэж бид ойлгож байгаа. Улс хөгжилтэй байхын тулд иргэн хүн өөрөө чадвартай байна. Чадвартай байж л бидний улсын хөгжил бол урагшаа байна гэдэг хүн болгон мэдж байгаа. Тийм учраас бид өнөөдөр йог сонирхож байгаа, йог хийхийг хүсэж байгаа хүмүүсийг урихад энэ олон хүн цуглаж чадж байгаа маань хүмүүс эрүүл мэндийнхаа төлөө, сайн сайхныхаа төлөө, чадварлаг байхын төлөө, улс орныхаа төлөө явдаг болсон байна гэдгийг тод илэрэл. Их олон хүн нийлж хийхэд хүч их байдаг. Энийг бид бүгд мэднэ шүү дээ. Тийм учраас бид сайн юмыг олуулаад дэмжиж хийх юм бол улсын хөгжил хурдан болно гэдгийн баталгаа. За баярлалаа. Ингээд олон улсын йогийн өдрийн үйл ажиллагаа цаашид үргэлжилж байна. Үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна уу? Бас талархаж баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд баяр хүргэе дахиад. Монгол улсад анхлан зохион байгуулагдаж байгаа дэлхийн йогчдын өдөртөө хүндгэл үзүүлэн хүрэлцэн ирж үг хэлсэн Монгол дахь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч эрхэмсэг ноён доктор Сон Ньюту танд баярлалаа. Эрхэм та бүгдийн өмнө йогоор хичээллэгч дуучин бүгд найрамдах Солонгос улсын эв найрамдлын элч Наминжинг өөрийн замлаасаа хуваалцсан хэмээн хүндэтгэн урьж байна. May I invite Ms. Naminjing, who is well known in Mongolia for her singing and is yoga follower herself, to say a few words about yoga and her experience. Сайн байцгаана уу? Арья балын бясгалтан бурхны болоод төгс их багш Чинхан өчүүхэн шав миний бие энэ сайхан бэлэг дэмбрэлтэй сайхан өглөө та бүхний амрыг гэрэн мэдчлэх завшаан олсонд баяртай байна. Миний бие 13 наснаасаа хойш цэвэр цагаан хоолтон болж эрүүл энэрэнгүй цагаан хоолыг сурталчлан өдөр тутмын бясгалыг амьдралдаа дадуулсан билээ. Өнөөдөр 6 дугаар сарын 21 энэ өдөр хамгийн урт үргэлжилж нар биднийг өдрийн турш алагчаалгүй гийгүүлнэ. Нар бидний хэнийгч алагчаалгүй ивэж илч хайраараа тэтгэдэг шиг бид ч бас өөрсдийгөө өрөөл биесээ хайрлах эрдэм суралцахаар өнөөдөр энд хүрэлцэн ирсэн гэж би ойлгож байна.
Учир нь йога гэдэг бол өөрийгөө болон бусдыг инрэх, ариусан гэгэрхийн тухай сургаал, гүн ухаан юм. Йога бол эртний гигантын бясгалтнуудаас бидэнд өвлүүлэн үлдээсэн амьдрах ухаан, өөрийнхөө мөн чанарыг нээхэд алхам алхмаар хөтлөх цогц сургаал юм. Баруурны орнуудад йогыг биеийн тамирын дасгал төдийгөөр хязгаарлан арилжааны хэлбэрээр дэлгэрүүлэх явдал хүчтэй газар авсан өнөө үед монголчууд бид энэ гүн ухаан эрдмийг бүх нийтийн хөдөлгөөн болгон жинхэнэ утгаар нь сурчлан дэлгэрүүлэхийг эрмэлзэж буй нь үнэхээр цагаа олсон хэрэг хэмээн санагдаж байна. Бид өнөөдөр өмсөх зүүх, идэх уух гэх наад захын хэрэгцээгээ хангах гэсээр материаллык ертөнцийн эрдэм чадлаар бусдын дор орохгүй хичээж уралцаар мөн чанар болсон оюун ухаанаа, оюун санаагаа орхигдуулан дотоодын амар амгалан эрүүл мэндэд анхаарал тавихаа мартаж хоног өдрийг материаллык оршихуйн хүлээсэнд сэтгэлийн дарамт айдас зовлонтой өнгөрүүлэх маань хэвийн үзэгдэл болжээ. Гэтэл сэтгэлийн амар амгалан биеийн эрүүл мэндийг ямар ч их хөрөнгө зойроор үнэлшгүй гэдгийг та бид сайн мэднэ. Одоогийн залуучууд бид өвөг дээдсийн алтан сургаал, бэлэг ухаанаас хөндөрч сэтгэлийн амар амгалангаас гаднаас бусдаас хайж түр зуурын тайтгарал, таашаал, арх дарс, мансууруулах бодис, эд гоёл, тансаг хэрэглээгээр орлуулах гэж хичнээн оролдовч ад жаргал хаанаас ч олж авах ухаанаа нэг л сайн ойлгож мэдэхгүй байх шиг хаяа надад санагддаг юм. 10 гаруй жил бясалгаж буй хүний хувьд ад жаргал гэдэг гадна талд тань биш, хажууд иргэд таньч биш, харин зөвхөн дотоодод тань бясалгаж байдаг юм байна гэдгийг би ойлгосон. Бид аливаа асуудал зовлонгоосоо ангижрий гэвэл дотоодынхон ад жаргалыг олж дотоод хүнтэйгээ л ажиллах ёстой байна гэдгийг ухаарсан. Тиймээс ч бие засаад гэрээ зас, гэрээн засаад төрөө зас гэдэг. Өөрийгөө засна гэдэг өмсөх зүвхээ соль гэсэн үг биш. Элдв гаж буруу мэдлэг мэдээллээр тархиа дүүрэг гэсэн үгч биш. Харин дотоодын бэлэг ухаан амар амгалангаа олж ав гэсэн үг юм аа. Энэ дарамттай, айдастай, зав чөлөөгүй нийгэмд хувь хүн өөрөө эрүүл саруул, амар амгалантай, мэдлэг чадвартай, хайр инрэлтэй байж гэмээн гэр бүл, ард түмэн, гариг дэлхий энэ бүхнийхээ сайн сайхны төлөө үйлчилж чадна. Би хувьдаа амьтны ам хөнөөгөөгүй эрүүл энэрэнгүй ургамал хоол иддэг төдийгүй амьтны гаралгүй, амьтан дээр туршилт хийгээгүй гоо сайхны болон ахуй хэрэглээний бүтээгдэхүүн гутал хувцас хэрэглэдэг гэдгээ бас цухас дурдмаар байна. Манай Монголд миний нэгэн адил амьдралын хэв маягтай мянган ариа балын авшигтан бусад бясгалтнууд бас бий. Энэрэнгүй хүнс гутал хувцас бүтээгдэхүүнч 100% олдоцтой байдаг гэдгийг ч бас хэлмээр байна. Нинжин сэтгэл, инрэл нэгүүлсэлд хязгаар гэж байдаггүй учраас туйлшралч гэж байдаггүй. Йогийн гүн ухаан бид бүгдээрээ нэгэн цогц гэж сургадаг. Хамаг амьтныг хайрлах нь өөрийгөө хайрлаж буй хэрэг. Өөрөө эрүүл саруул амьдрах нь бусдын төлөө уйлдаж буй өглөг буян бас мөн. Та бүхэнд йогийн шинжлэх ухааныг зөвхөн биеийн дасгал төдийгүй сэтгэлийн ариусал, гэгэрлийн зэвсэг болгон дээдлж авахыг хүсэн өрөөе. Сайн амгалан болтугай. Намасте. Улаанбаатар хотын зүрхэн улсан Чингисийн талбай дээр хуранчуулсан йогчдод заруулж хандаж сэтгэлийн үгээ хуваалцсан бүгд найрамдах Солонгос улсын эв найрамдлын элч дуучин Номинжинд баярлалаа. Ингээд олон дуучин Номинжин үнэхээр зөв амьдрал, зөв дадал хөвшлийг үлгэр дуурайл болсон юм залуу уран бүтээлч. Тэгэхээр яг одоо миний дэргэд зогсож байгаа энэ залуу хүн ч гэсэндээ яг энэ салбарт олон жил тууштай явж байгаа амьдрах хурлаг бясалгалын ерөнхий зохицуулагч Чулуунбаатарын Далайдорж гэж юм багш залуу байгаамаа. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээг бид хоёр үргэлжлүүлээд цааш нас их гоё тайлбартаагаар йогийг танин мэдүүлсэн тайлбартаагаар ингэж хүргэх юм байгаа юм. Тэгэхээр Далайдорж агшаа маш товчхоноор йогийг тодорхойлооч. Йог гэж яг юу вэ гэдгийг энд бол эв нэгдэл, их тайван гэж нэгдэл гэж ярьж байна тийм ээ. Таны бодлоор йога гэдэг бол маш эртний үнэт өв уламжлалын нэг юм. Энэ дэлхийн хамгийн үнэтэй өв уламжлалын нэг.
Йог бол хүмүүсийн бие, амьсгал, сэтгэл бүхий л оршихуйг нэгтгэж байдаг зүйл. Бид өөрөөснийхөө дотоодод нэгдсэний эцэс дараа нь эргэн тойрныхоо хүмүүс бас эрэг үр дүн, эрэг энергийг зарцруулж байдаг. Энэ бүхэн йогийн ердөөл, үлгэр, жишээ ерөөсөө үр дүн юм. Та өөрөө яг хичнээн жилиг ингэж тууштай явж байна уу? Бас яагаад энэ зам руу орох болсон тэр эхлээд үргэлж сонирн байдаг тийм ээ? Миний хувьд бол анх 2004 онд энэ бяцлаглаар хичээлж эхэлсэн. Энэ бяцлал бол өөрөө амьдрах хурлаг бяцлал маань йог, бяцлал, амьсгалын техникүүд гээд иж бүрэн хөтөлбөртэй байсан. Тэгээд миний анхны сэтгэл бол маш гайхамшигтай байсан. Би юутай очирч миний ирээдсэн зүйл маань энд байсан байх шүү дээ л гээд үнийг л би мэдэрсэн дээ. Тэгээд үүнээс хойш одоо энэ бяцлалаа хийгээд мөн энэ бяцлалыг ишүүл олон хүн мэдрээд сайн сайхныг нь олж авчаасаа гэж ажиллаад явж байна. Баярлалаа. Тэгэхээр далайд орж багш битээр үргэлжлүүлээ энэ үйл ажиллагаатай холбоотойгоор йогыг танин мэдүүлж ярилцах болно. Одоо харин үйл ажиллагаа энд үргэлжилсээр байна. Ингээд бидэж үзэгчид маань энэ Чингисийн талбайгаас шууд хүрч байгаа олон улсын йогийн өдөр зориулсан өдөрлөгөөр их олон зүйлийг таньж мэдэж аваасай. Яг мөн чанарыг нь мэдхэд завцгаасан ч гэсэндээ бас ингээд энэ нэмэр болоосаа гэж бодож байна. Тэгээ хамгийн гоё нь энэ болохоор магадгүй гинесээ дээд амжилтад бүртгэж мэдхээр үйл ажиллагаа шүү дээ тийм ээ. Тийм ээ тийм. Энэ өнөөдөр дэлхийн маш олон улс оронд яг зэрэг явагдаж байгаа үйл явдал. Тэгээд энэ үйл явдлын үр дүнд бид маш олоола йог хийгээд энэ йогийнхоо маш олон хүн йог зэрэг хийсэн өдөр болж байна. Энэ өдөр маань. Энэ үнэхээр гинесийн ном тэмдэглэгдэх байх гэж бодож байна. За хоёулаа тайлбарлага орё. Энэ хүмүүсээ бас йогчдыг та бүхэн харцгаана уу? Нэгэн зэрэг йогийн тасгалуудаа хийх гэж байна. Start with some yoga along with the music. Бид нар одоо ямар нэгэн гоё йогийн дасгалуудыг хөгжимтэйгээр хийх гэж байна. And now let's just accept the rays of the sun are hugging us. Just accept it. We are getting a lot of vitamin D today. Өнөөдөр бид нар ингээд нарны сайхан гэрлээс зөндөө их витамин D аваад тэгээд бас энэ нарны сайхан гэрэл бид нарыг инхрийлэн хайрлан тэрвэрч байна гэж хүлээж авч байна. So let's start moving our legs. Хөлөө хөдлөе, алхъя, дор алхъя. And move your hands also back and forth. Гараа ингээд сайхан урагш нь хоош нь хөдлгөөд. With a smile. Инээмсэглээд. Right and left. Баруун зүүн тишээ. Move your foot. Хүлээ сайхан үзгэж барай. Right to left thigh, left to right. Баруун зүүн, баруун тишээ, зүүн тишээ, зүүн тишээ, баруун тишээ. And like a bird. Шуушиг, ниси. Up and down. Яшээ доошоо. Зөндөө олон шоу харж байна. Ирвэхэ ч юм уу. Баруун тишээ, зүүн тишээ. Бана тайлбар хэлбээс орох юм хэлээрэй. Баруун тишээ. Бүр зүүн тишээ. Уул руу авирч гин, өндөр мод руу авирч гин. Have you seen people from village? They used to do all the work, household work. Та ажигласан бол тосгоны хүмүүс, жирийн хүмүүс бид нар дандаа өдөр болгон хогоо шүрддэг. The yoga was just happening.
юу байсан бэ гэвэл хогоо шүүртгэх нь юу байсан бэ гэхээр бидний йогийн дасгалууд байсан юм байна. Living in the world of machines and technology. Өнөөдөр болохоор бид нар ингээд техник технологийн эрен үед амьдраад хогоо өөрөө шүүртгэх болсон. So we have to take out time and do yoga. Тийм болохоор бид нар ингээд йогт зориуд цаг гаргаж йогийн дасгалуудыг хийх болчиход байгаа шүү дээ. Let's go back to the time before 50 years, 70 years and do some movements. 50, 70 нэлээд хэдэн жилийн өмнө буцаж очицгоё цөмөрөө. So start from grooming. За хогоо шүүрдээд эхлэе. Нэг гараа ардаа үрээд, нөгөө гараараа шүүрээрээд, шүүрдээрээ. Use both the hands one by one. And then moving also. Шалаа сайхан арчлаа. Одоо хоёр гараараа ингээд модчгоо гараараа шалаа сайхан угаалаа. Цэмбидлэн. And we have to clean the window also. Цонхоо бас угаах шаардлагатай. Цонхоо угаах. Хүний бие маань маш цус мөн цаагуур нь хийнгүүдлүүд асар их байдаг. Энэ бүхнийг эхлээд эрчимтэйгээр хөдөлгөж биеийг халаасны дараа йогийн дасгалыг хийвэл маш хүндрэлтэй. Тэгэхээр өнөөдөр их сонирхолтой нь яг одоо ер нь ойролцоогоор 2 тэрбум хүн энд нэгдсэн байгаа гэж мэдээлж илээ. Тэгэхээр 2 тэрбумын нэг хэсэг нь олж бид бас энд цуглаад тэгээд бие халаалт дасгалыг харж байна. Ер нь йогийн хамгийн бас чухал зүйлийн нэг үс бие халаалт. Бие халаалт маш чухал. Маш чухал. Энерги эрчмийн гүйдлийг яг чөлөөтэй болгосны эцэс дасгалыг хийхэд илүү үр дүнтэй байдаг. Одоо энэ хийж байгаа үйлдэл бүр цаанаа өдөр учиртай юу? Энэ одоо маш энгийн хөдөлгөөнүүд мөртлөө хүмүүсийн биеийг маш түргэн халаадаг тийм хөдөлгөөнүүд байна. За энэ хооронд бас үзэгчдээ зарим нэг зүйлийг сонирхолтой хийж бодлоо. Жишээлбэл Францын Парис хотод Эйфелийн цамхгийн одоо Нью-Йоркийн Times Square, Вашингтон ДС-ийн цагаан хордны ойролцоо гэдэг 1000 хүмүүс йогийн дасгал яг бидэнтэй адилхан ингээд тэгээд бие халаах нь халаагаад яг энэ горморол явж байгаа хэл та. Тэгэхээр далаа дээр жигшээ одоо энэ хамгийн түрүүнд ойлгуулмаар байгаа юм маань би түрүүхэд сая өстөнтэй яриа суучлаа. Йог, бясалгал энэ хоёрын ялгаа байна уу? Эсвэл нийтмэл нэг юм уу? Бясалгал гэхээр л өнөөх шашин гэж ойлгоод зөрүүтэй ойлголтуудаас олон нийтийн дунд их байдаг да тийм ээ. Ер нь бол йог, бясалгал аль аль нь ерөөсөө хүмүүний өөрийн дотоод оршихуй, дотоод тэр орон зайг нээхийн тухайд аль аль нь үүсэн бий болсон зүйл байдаг. Харин үүнийг одоо ялгаж бол ойлгох хэрэггүй юм байна. Йог, бясалгал аль аль нь ердөөл яг тэр дотоод орон зайг нээхэд чиглэгдсэн л арга техникүүд байдаг. Йогийн дасгал хийгээд дууссаны дараа бясалгал аяндаа бий болж байдаг. За тэгэхээр манай үзэгчид харж байгаа байхад ингээд хүмүүс их гоё энгийн сайхан юм өмнө нь одоо энэ чигсийн талбай дээр урлаг соёлын арга хэмжээ ч юм уу улс төр нийгмийн хэмжээний юмнууд их болдог байсан бол өнөөдөр йогыг гэж нэг дор йогийн дасгалыг хийж байгаа энэ дүр төрхийг анхудаа харж байгаа гэж би бодож байна. Ер нь манай түүхэн тийм юм байх юм уу? Гол хийхээр ч баярлалаа. Би сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ яг өнөөдрийн арга хэмжээ маш сайхан аз жаргалтай. Маш чөлөөтэй байдалтай болж байна тийм ээ. Бас энэ талбайгийн маань их чөлөөт байдлаар илэрхийлж харагдаж байна. Тэгээд мөн манай Монгол улсын дэлхийн хэмжээнд 3 дугаарт явж байгааг нь юугаараа гэсэн хандж байгаа хандлагаараа оролцож байгаа хамт хүрээлээрээ за түүнчлэн зөвхөн Улаанбаатар хот биш 9 аймагт гээд жишээлбэл энд Дорнод, Хөвсгөл, Завхан, Өмнөговь, Говьсүмбэр, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар аймагуудад мөн Дорногов аймгийн замын үд суманд яг энэ цаг мөчид яг ийм олон улсын йогийн өдрөлгийг хийж байгаа юм байна. Тэгээд далаа дээр жигш ер нь йогыг сонирхож хичээлж байгаа хүмүүсийн тоо сүлээд ихсээд байгаа юм уу? Миний анзаарч байгаа. Хүмүүс бас зөв амьдрах гэж хэлхийлээд байдаг. Тэглүү яах вэ? Тоо бол үнэхээр ихсэж байгаа. Ялангуяа хотын суурьшмал амьдралтай бидний йог, эрүүл мэндийн энэ дасгал өөрийгөө зөв эрүүл авч явах энэ боловсрол бол маш чухал. Үүнийг хүмүүс аяндаа биен дээр мэдэрчээд байгаа юм. Энд ирсэн энэ талбай дээр цугласан байгаа хүмүүс энэ хүү йогийн дасгалын үр шим энэ сайхан зүйлийг мэдэрсэн хүмүүс ирээд одоо энд хамтдаа энэ өдрийг тэмдэглэж байна л да. Би йогыг хэл хязгааргүй гэж ойлгоод байна. Яг тэр одоо энд үзэгчид харж байгаа өстэй нөгөө настай буурлаж чарж чинь жижигхэн жаахан хүүхдүүд чинь. Тэгээ энэ ямар хөвгөлтэй бэ юм? Ягаад ингэж заавал инээл гэж ингэж хүчээрч юм шиг. Энэ боломжтой мөн. Энэ бол одоо хүчээрч байна уу?
чөлөөтэй ч байна. Ямар нэгэн байдлаар хүмүүн бид нэр өөрснөө аз жаргалтай инээмсэглэж явах хэрэгтэй. Инээд гэдэг зүйл маань биднэрт бас бидний биед нөлөөлж идэг тодорхой гормоныг ялгаруулж идэг. Энэ бүхнийг бид өөрснөө йогийн дасгалыг хийж байхдаа энийг маягаар оруулж хийж байгаа. Би халаал дотор бас энэ ордог байх нь тийм ээ. Манайхан ч гэсэн үг байдаг шүү дээ. Инээвэл залуучнаа 5 нас нэмчлээ гэж үг байдаг тийм ээ. Одоо энэ яг энэ би халаалтыг өдөртөж байгаа энэ энтхийн хүн хин гэж хүн. За энэ хүний талаар би танилцуулъя. Энэ хүн бол амьдрах урлаг бэлтгэлийн олон улсын багш Сэжил Такар гэж хүн байгаа. Тийм олон улсын курсуудыг явж заадаг хүн байгаамаа. Тэгээд энэ хүү йогийн арга хэмжээтэй холбоотойгоор өнөөдөр Монголд хурц хийж гисэн бас заалчлах байна. За мэдээж йог бясалгал хоёрыг бол та нийлбэл гэж хэллээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ заад сургадаг багш нарын хувьд бол бас л хүрээгээд хэлэл байна. Та энэ тал дээр мэдээлэл өгөөч одоо жишээлбэл одоо сая тайзан дээр байгаа хүмүүсийн зарим нэг ихэнх нь ер нь багш нар л ах шиг байна л да тийм ээ. За тэгэхээр йог бясалгал энэ бүхэн маань одоо Монголд орж ирээд энэ 98 оноос хойш тийм орж ирээд маш их олон хүмүүст хүрсэн байгаа, үр дүнгийн хүмүүс бас мэдэрсэн байгаа. Мөн үүнийгээ дагаад багш нарын тооч гэсэн бас нэмэгдсэн байдаг. Йогийн бясалгалын багш, мөн бясалгалын багш гэдэг. За яг одоо энэ тайзан дээр гараа зогссон байгаа бол тэр микрофоноор одоо тайлбар хийж байгаа хүн бол анхны одоо амьдрах урлаг бясалгалыг Монголд оруулж ирсэн Саран Цэцэг гэдэг багш маань байна. Саран багш гэдэг хүмүүс бас их мэднэ тийм ээ. Тийм. Маш сайн мэднэ. Саран багшийн хичээл зүүх юмсан гэж хүмүүс их ярьдаг. За энэ залуучууд бол аль хэдийн багш болцсон уу? За одоо саяны энэ тайзан дээр үзүүлж байгаа энэ хүмүүс маань одоо манай шинэ залуу багш нар харагдаж байна. За энэ настангууд манаас нэлээх ирсэн байна. Ер нь энэ йогийн өдрийн шууд нэвтрүүлэгтэй холбоотойгоор бэлтгэл ажил сурвалжлага гэдэг ингээ явж байхад үр өгөөч нэх. Ерөөсөө л йогийн үр дүн энэ гээд эрүүл мэндийн шалтгаанууд их тийм шүү дээ. Би өмнө ийм байсан, одоо ийм болцсон байна гэж яриа сууж байгаа маш олон хүнтэй уулзч болохоор юм лээ. Би тэгэхээр йогийн дасгалыг зөвхөн нэг энгийн биеийн тамирын дасгал гэж ойлгож болохгүй юм байна. Энэ бол өөрөө хүнийг эрүүл байлгах цогц дасгал. Эрүүл байлгахтаа зөвхөн биеийн бус сэтгэлийн төвшөнд ч гэсэн бас таныг эрүүл болгож яадаг. Бидний сэтгэл биеийн дээрээ шууд илэрч яадаг. Бидний сэтгэл хөшүүн хойрог болоод байх тусам бие маань ч гэсэн бас дагаад хөшүүн хойрог болж яадаг. Йогийн дасгал хийснээр бидний биений үднээс хөшүүн хойрог болсон байгаа тэр зүйл тавигдаад ирэхлээр сэтгэл маань аяндаа бас тавигдаад уужраад ирдэг. Илүү уужраад, илүү стрессгүй байх тусам хүн өөрөө эрүүл, аз жаргалтай, эргэн тойрноо эргээр хүлээж авах тэр хандлага бол нэмэгдэж байдаг л да. Манай амьдрах ухааны боловсролын одоо нэвтрүүлгийн багийнхан маань бас йогоор хичээлж байгаа хүмүүстэй йогоор одоо эхлэн суралцж байгаа хүн. За мөн одоо хүүхэд өөрөө биеэ дагаад интернетээс одоо сурсан тухай тэргээ сурвалжлагууд хийсэн байгаа манай найруулагч бас энэ бичлэгийн энэ одоо шууд нэвтрүүлгийн дундуур бас үзүүлэх байхаа. Тэгээд йог гэхэр л цагаан өнгөөр төсөөлдөг. Өнөөдөр ийм гоё олон цэцгийн цомирлог шиг юм олон өнгөтэй учир нь одоо уулзна гэж бодоагүй. Тэг үнэхээр өөр эдг юм байна. Гоё харагддаг юм байна. Тэгэхээр нэгэнтээ хамгийн гол нь шууд нэвтрүүлгийн мөн чанар бол йогийг танин мэдүүлэх мэдээлэл өгөх шүү дээ. Хүмүүс мэдхгүйгээсээ болоод их олон зүйлийг бид нэр өнгөрөөгд байна. Олон нийтийн дунд байдаг зөрүүтэй буруу ойлголтууд эсвэл тань дээр одоо шав болоод ирж байгаа хүмүүст байдаг. Түгээмэл ямар одоо буруу ойлголт өгдөг вэ? За тэгэхээр йогийг за буруу гэхээс илүү эерэг үр дүнгийн бол хүмүүс банк хараад байдаг. Жоохон ташаа ойлгоцсон байдаг зүйл бол одоо бүр огт йогыг хийж үзээгүй, йогийн талаар мэдээлэлгүй хүмүүс маань йог гэдэг бол одоо йогч гэдэг бол хадаасан дээр суудаг тий шилэн дээгүүр алхдаг, хатууждаг тийм зүйлээ гэж бодоод байдаг. Гэтэл яг өнөө цаг үед, яг энэ цаг үед энэ олон улсад тархаад байгаа энэ йог бол цэвэр биеийн одоо төвшөнд одоо хийгдээд байгаа. Яг йогыг шөөлөж явахын цааш нь гүнзгий үзчих юм бол энэ маань бие, сэтгэл, мөн хүний цог золбоо тийм амьдралд нь хүртэл маш эерэг өөрчлөлтүүдийг авчирч энэ амьдралыг нь сайжруулж өгдөг ийм хүчин зүйл болчиход байгаа. Хүн ер нь өдөрт нэг 20-30 минут өөр өөрийнхөө дотоод хөшөөгөө илүү их тэмүүлээд тэр дотоод их ундраад энерги ирчмээ зохицуулаад ирэхлээр амьдралд нь ч гэсэн энэ бүхэн эргээр нөлөөлөөд амьдралд нь ч гэсэн өсөлт дэвшилт гараад байдаг. За одоо үндсэн дасгал маань эхэлж байгаа шиг юм тийм үү? За тийм байна.
За хүмүүс одоо энэ үндсэн дасгал ер нь бас нэлээд уртуудаа үргэлжлэх юм шиг байгаа. Үндсэн одоо завилгаагаараа сууцгаацсан байна. Тэгэхээр үзэгчид та бие халаачлаа тийм ээ. Бие халаацсан хүмүүс маань одоо яг төвлөрөхтөр ажиллаж байгаа шиг тийм үү? Төвлөрч байгаа л багшийн заавраар л одоо дасгалуудаа хийх байх. Тэгэхээр энэ зураас манай найруулагч сурвалжлагуудыг үзүүлэх байхаа. Сайн байна гэж. Би ингээд йог сонирхож байгаа маа одооноос. Тэгээд ер нь ямар хүмүүс йогт явд юм бол би хичээллэж болох болоо йогоор. Болгүй яах вэ? Чи ер нь өмнө йогт явж байгаагүй байх тий? Огт мэдхгүй ер нь бол явж байгаагүй. За. Би ер нь ойрдож явах стресстэй байгаа байхгүй. Тэгээд оройдоо нойр хүрэхгүй. Тэгэхээр харин йогоор хичээллэж болох юм болов уу? Яа гэм бол. Болгүй яах вэ? Айгу ачаал бүгдэлтэй шүү дээ. Чамд айгу сайхан үр дүн гарна. Тэгээд одоо яг нэг шинэ анги эхэлж шүү дээ. Эсвэл чи тийш ороод нэг удаа зүгээр суугаад сонирхоод үзэх үү? Тэгээ. Энэ тэгэхээр анхан шатны йог гэсэн үг нэ тий? За тэгээ. Тэгээ. За. За хөгжлөө тавьчих та. За энэ найтан дээр. За. За бид нар йогийн хичээлдээ туслах материалуудыг хэрэглэдэг. Хөгжил орол тавина. За болоо түрүү шигдүүлээ хэрхэн зөв тавихаас хичээлээ гэсэн зөв тэгшхэн тавина. Миний хувьд сүүлийн 2-3 жил ер нь йогт явахыг хүсдэг байсан. Гэхдээ боломж нь бүрдэж өгөхгүй, өөрөө хойш суугаа зориглож чадахгүйгээс болоод явж чадаагүй. Харин өнөөдөр йогийн анхны хичээл суусандаа маш их баяртай байна. Орчин дээр даглаа шүү. Доош. Ахад сүлээ сайн доош нь дарангаа нуруугаа сайхан угшин суусан. Сайн байна. Одоо энэ нурууны дасгал гэдэг яг ямар нурууны дасгал юм бэ гэхээр зэрэг чинь өдөржин ядарсан нуруугаа босоогоор навч явсаар байгаа ядарч байгаа шүү дээ. Тэгэд энэ байрал удаа ингээд амрахаар нуруу чинь суулгаад тавьчих юм гэсэн. За чи гараа сунгах болон сунгахгүйгээр гараа хойш нь тавьж байгаа ингээд амарч болно гэсэн. Тэгээд одоо ирүүн дээр чинь ихэд хүзүү чинь эвгүй байгаад байгаа чинь хажуугаараа хөвтөж болно. Самбар татах бол тэгээд нөгөө огт хөдөлгөөнгүй байсан юм шууд суугаад ирэхээр. Харин тэгжээ сая ингээд үлхийгэж ихтэй чи болгоомжтой чи хитрхийх жихээр шоромж тахгүй. Харин сая хитрхийх бас шингэний дутагдалд орсон үедээ дасгалт хийгээд. Тийм үү. Тэгэхээр зэрэг өдөртөө сайхан шингээ юм асаа мөн. Тэгээд үлхийгэж ихтэй зөөлөн жив яг биеийнхэн 10% чинь. Ямар ч гэсэн би зориг гаргаад өнөөдөр йогоор хичээлэж эхэллээ. Хэсэг хугацааны дараа үр дүн нь маш сайнаар гарах байх гэдэгт итгэж байна. Ямар ч гэсэн би тууштай хичээлэх болно. За дахиад амсгал авлаа, хөнгөн амсгал авна. Мөрсөл амсгалаа гарлаа зүүн тишээгээ мушгаараа сайн байлаа. Зүүн гараа байлаа. Одоо баруун гараа гараа. Exercise. First is you breathe in and just as you breathe out, bring your chin to the chest. Сая бид нэр ярьсан йог хийхэд хамгийн чухал нь бие амьсгал сэтгэл бүрийн нэгдэл байдаг гэж. Breathe in. Одоо амьсгал аваад гаргаа, эрүүгээ эгмэндээ хүргээд. Амьсгал аваад дээшээ харъя. Амьсгалаа гаргаа, толгоогоо, тонгоогоо эрүүгээ эгмэндээ хүргэе. Breathe in. Амьсгал авлаа, дээшээгээ, толгоогоо. Breathe out. Амьсгалаа гаргаа, эрүүгээ эгмэндээ хүргэе. За тэгэхээр сая йогыг эхлэн суралцагч хүмүүсийн хувьд ямар байдг юм болоо гэдэг хийсэн одоо бидний бичил сурвалжлал маань үзэгчдэд хүрсэн. Тэгэхээр одоо энэ үндсэн дасгал маань үргэлжлэсээр байна уу башаа? Хаяж тайлбартай иргээрэй. Одоо йогийн дасгал маань бие халаасны дараа тодорхой амьсгалын болон дуу авианы дасгалуудаар биеийг сэрээгээд одоо бид үзүүнийхээ дээд одоо биеийнхээ дээд хэсгээс эхлээд доошоогоо урсгал чиглэлтэйгээр йогийн дасгалуудыг хийдэг байгаа. Яг одоо бол хүзүүн дээр одоо үзүүний йогийн дасгалууд хийж байна. Ер нь йогийн дасгалыг хийхдээ маш удаан өөрийнхөө биеийг мэдрээд тийм ээ. Хөдөлгөөн бүрээ мэдрээд хийдэг, хүчилдэг. Хүчлээд ирвэл энэ йог биш болж байгаа.
Тийм маш удаан зугуухнаар. Нийлэнгийн хүзүүний хэсэг дээр бол их анхааралтай байх хэрэгтэй. Манайхан ч одоо хүзүүгээр бараг л нок гэл дугааргаад байдаг. Энэ хүзүүн дээр чинь таны тарих хийгээд биеийн чинь бусад хэсгийг холбосон асар олон мэдрэлийн судлууд явж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бүхэнтэй их уян зөөлөн харьцаж, халааж, хүн зохист байрлуудад авч дасгалыг дадуулж идэв. Тэрнээс биш яг хүчээр бол одоо хийдэг. Ийм л байна. Нүд аних гэдэг бол ердөө төвлөрл үсттэй тийм ээ өөрийгөө нүд аних гэдэг бол өөрийнхөө дотоод руу илүү л гүн харж байгаа. За мөн йогтой холбоотойгоор йогийн их олон урсгал чиглэл байдаг гэж бид бас ойлгодог. Тэр ер нь зөв юм уу буруу юм уу? Тэгэл одоо жишээлбэл сая анхны йогийн багш йогч байгальгүй ярихдаа анх энтхэг рүү хатгаа йог гэд хэмжлэгийн йогийн чиглэлээр явжсэн гэж ярьж байна. Тэгэл одоо жишээ нь амьдрах хурлаг гээл бяцлаглалын төв маань бас нэг өөр йогтой юм болов. Бас энэ сая сурвалжлагын дээр лотус гээл йога гэж гарч ин тийм ээ. За тэгэхээр бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Йога гэдэг бол энэтхэг болсаас энэ бүх зүйлийг одоо манай багш нар маань сураад ирж байгаа тийм ээ. Харин одоо энэтхэг улстай бол энэ йогийн дасгал нь бол масар олон одоо салбаруудтай, урсгалуудтай байдаг. Үнэн дээр йог гэдэг бол энэтхэгийн одоо 5-6 мянган жилийн тэртегээс одоо уламжлагдаж ирсэн эртний Ведийн ухаан гэж байдаг. Тэр Ведийн ухааны одоо нэг салбар урсгалал төдий зүйл. Одоо яг биеэс одоо хүний биеийн сэтгэлийг одоо хэрхэн яаж нэгдүүлж дотгошоо орох вэ гэдэг чиглэл нь гэсэн үг. Энэ нь ердөө энгийн нэг биеийн тамирын дасгал бол бас биш. Энэ тэгээд 5-6 мянган жилийн туршид шалгараад хүний биед маш үр дүнтэй. Хүний цагийн ч гэсэн хүмүүст маш хэрэгцээтэй гэдгээ харуулсаар байна. Энэ хүндрэлтэнд маш хэрэгцээтэй үнд ийм оюуны өв гэдэг нь бол харваас ойлгомжтой ийм байдаг. Дэлхийн нийтээрээ нэг бүлийн жишөөрөд өнөөдөр дэлхийн олон улсын йогийн өдөр гэдэг нэгдсэн үндэсний байгууллагаас 6 сарын 21-нд залжлаа шүү дээ, тийм ээ. Манай Монгол улсын үед энэ жил ингэж анх удаа тэмдэглэж байна. Яг манай Монголтой адилхан бас Сауди Араб, Пакистан, Малайз зэрэг улсуудад бас анх удаа энэ өдрүүдийг тэмдэглэж байгаа юм байна лээ. Тэгээд бүр сонирхолтой яг өөр өөрийнхөө хөрсөн дээр бас их буулгаж байгаа шиг байна. Канадын маш олон хотод бас энэ йогийн өдрийг тэмдэглэж байгаа. Тэгсэн энэ йогийн дасгалуудаа өөрийн орны одоо од дуучин Justin Bieber-ийн дуун дээр хийж байгааг нь. Тэгэхээр бас их тухайн газар нутгийн улс ороо өөр өөрийнхөө бас их хүмүүстэй илүү ойртож явах шиг байна л да. Гэхдээ йог бол миний бодлоор йог бол их монголчуудад их ойр. Хэдий ингээл одоо 80 хэдэн оны дундуур явсан анх ингээл явж ялаа 90 хэдэн оны дундаас бяцлаглалын йогийн төвүүд ингээд эрчимдсэн ч гэлээсэн миний хувьд бол энэ йог монголчуудад их эртнээс байсан бахаа л гэж боддгийн. Та өөрөө таны хувийн бодол юу вэ? Маш эртнээс байсан. Одоо манай Монгол ардын бүжигч байдаг шүү дээ. Одоо бие биелгээ гэж байдаг тийм ээ. Бие биелгээ бол одоо чинь энэ йогийн нэгэн хэлбэр. Манай өвд эцсүүд бол одоо бүр амьдрал ахуйда түүнийг хийгээд тий оройдоо ингээд бүр бие биелгээгээ биелийгээд биеийнхаа бузрыг биелгээгээр амныхаа бузрыг аялгуугаар тайлцгаая гэдэг хүртэл хэлц яриа байдаг. Ийм маягаар өөр өөрснийхөө биеэ цэвэрлэж эрүүлж үлж ийсэн. Энэ бол бас нэг йогийн нэг төрөл шүү дээ. Өнөөдөр манай Монгол улсад одоо амьдрах хурлаг, бясалгал, ширээ амьдрах хурлаг, бясалгал, лотос йога, мандала йога гэх мэтчлэн маш олон төвүүд энэ сайхан зүйлийг хүмүүс дүрхээр ажиллаж байгаа. Маш олон багш нар байна. Таны амьдралын одоо химнэл өдөр тутмын энэ дэг жаягд чи одоо йог яг яаж орсон байдаг вэ? Та жишээлбэл өглөөг яаж эхэлж өдрөөр нь ямархуу байдалтай өрнөд оройг яаж одоо үддэг юм? Нэг өдрийг тийм ээ тэр дэглэн бас их сонирхолтой санагдаж байна. За энэ бол зөвхөн миний ховийнхаа шүү дээ тийм ээ. Гэхдээ ер нь түгээн билүү? Энэ ер нь гэхдээ түгээн л. За тэгэхээр миний яг ховийн дэглэмийн хувьд бол би өглөө эртлэн босоод ханаг 5:30-аас 6 цагийн хооронд босоод амралтын өдөр өөрчлөгдөх үү? Ер нь өдөр болон өөрчлөгдөхгүй шүү. 5:30-аас 6 цагийн хооронд босоод дасгалаа хийдэг. Йога дасгалаа хийн. Дараа нь араас нь бясалгал тэгээд таринтай бясалгалаа хийх чийтэй. Энэ бүхэнд нэг ердөө би нэг цаг 30 минутыг зарцуулдаг. Бүх дасгалаа хийгээд дуусахад л ерөөсөө цаг 30 минут хангалттай. За энэ дасгалыг хийгээд ямар үр дүнтэй бэ гэхээр миний бие бусад хүмүүсийн эрүүл мэнд биеийг бодох юм бол хамаагүй эрт 100% болчихж байгаа. Одоо жирийн хүмүүс бол өглөө босоод цагаан уугаал
биений хүн тэгэл ажил дээр очиод кофе уун янз бүрээр л байдаг штэ. Тэгж байгаа яг нэг ажлын идэвхтэй үеийн нэг 11 12 цаг болоод ирэхэд биеийн сэргэж эхэлдэг. Яг энэ үед энерги эрчимд үрж эхэлж байдаг. Яг одоо ажил хийх гэж л өдрийн хоолны цаг болчихдог. Тэгээ өдрийнхөө хоолыг идээд яах вэ? Дараа нь амардаг шүү дээ. Өдрийн цай хоол айдсан хадар. Гэтэл йогийн засал хийж байгаа хүмүүс өглөөд яадаг вэ гэхээр өглөө эртэн босоо йогийн засалыг хийчихлээр бүх биеийн сэрээд энерги эрчим жилүүдэггүй гэдэг. Энэ хэмжээгээр амьдралд бүтээмж тавихад бүтээмж илүү. Ерөөсөө өглөө босоод гараал хамгийн ихний хүнтэй уулзахад өөрийн чадвархын 100% уулзж байгаа. Гэтэл нөгөө хүн маань одоо чи өглөөд йогийн засал хийдэггүй хүн байлаа гэж бодъё л да. Тэр хүн жишээ нь одоо юу гэдэг нь биеийн сайн гүйцэд зэрэггүй нэг 50% таа ч юм уу 40% таа ч юм уу байдаг. Тийм болохоор надад илүү их давуу чанар бий болж байна. За тэгээд одоо энэ бол үндсэн дасгал маань ингээд хичнээн удаан үргэлжлэх бол одоо ер нь энэ байнга хийдэг зарим энэ уг нь ингээ харахад ингийн юм шиг хэрэг зарим бас одоо энэ тэнцвэр алдчихэв тийм ээ. Тэр жишээтэй ер нь зарим хүмүүс йогыг хитрхи хол бодоод байна л та. Жишээ нь миний хувьд бас нэлээд төвчээр уян хатан байдал шаардах байх л гэж айгаад байгаа юм. Энд ямар нэгэн биеийн уян хатан чанарыг одоо давуу чанар болгож харж болохгүй. Энэ юу гэхээр зэрэг энэ нэгэнт бид нэр хүн бүгд бид йогчд. Манай багш маань хүртэл хэлсэн байдаг. Бид бүгд төрөлхийн йогчд шүү дээ. Та зүгээр л нэлэх жоохон хүүхдүүдийг хар. Нэг настай хүүхдийг хар, хоёр настай хүүхдийг хар. Тэд алхам тутамдаа йог хийж байгаа. Яг саяны шиг тэнцвэрээ олддог тийм ээ. За мөн дээрээс нэмээд их уян хатан байдаг. Ер нь тэр хүн маань одоо хүүхдийн тэр насандаа асар их йогыг хийж байдаг. Тэгэхээр бид бол угаасаа төрөлхийн йогч. Та йогч. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа энэ йогыг сонирхож байгаа бүх хүмүүс йогч. Та нар йогоос одоо хаашаач өөрөө одоо йог хийдэггүй тусгай хүн гэж бол одоо хэлж угаасаа чад. Та угаасаа йогч байсан. Багш маань юу ч ингэж хэлдэг юм л. Ямар гоё юм бэ? Анхнаасаа л йогч байдаг. Хүмүүс тэрийг одоо мэддэггүй тийм ээ. Тэгэхээр одоо тийм ойр л гэдгийг л наад өгч надад баталж байна. Тэгэхээр одоо дасгал үргэлжлэж явах цуур бид бас нөгөө түрүүнд би танд ярьсан. Өөрөө ингээ хуваараа интернетээс анх ингээ бичлэг үзээд. Тэгээ одоо Вашингтоны их сургуулийн 100% тэтгэлэг авсан оюутан охин юу гэж хэлсэн гэхээр би йог миний амьдралын дадал зуршил болсон учраас би ингэж амжилтанд хүрэхэд нөлөөсөн гэж ярьсан. Тэгэхээр тэр төвшин заяа гэд тэр охинтой бүгдээрээ уулзах тэр сургалтыг хамтдаа харцгаая. Манай ихч йогоор бас хичээлдэг байсан. Тэгээд йогоор хичээлж байхыг хараад манай ихч болохоор йогийн сургалтын төвд яваад тэрэндээ өглөө явчаад 6-аас явчаад 7-оос буцаад ирэхэд намайг ингээд дөнгөж сэрж яхад манай ихч айгүй гоё сэргэг болоод ороод ирсэн. Надаас өдрийг эхлүүлэх урам зориг нь илүү гоё байгаа юм шиг санагдаад би бас яагаад ингээд хийж болохгүй гэж би бодоод өөрөө гэрээрээ хичээллэж эхэлсэн. Би өглөө гэртээ 6-аас босч гүйгээд би халаад ирсэн байгаа болохоор эренгүүтээ йогийнхоо дасгалыг хийгээд эсвэл өдөр ч юм уу ямар нэгэн бэрхшээлтэй асуудал тохиолдох үед эсвэл амар их гэрийн даалгавраа хийж яг эхлэхийн өмнө надад жоохон урам зориг хэрэгтэй болох үед би йога хийчихэнгүүт тайвшраад нэг л сайхан болоод урам зориг авдаг. Эсвэл унтахаас өмнө зарим хүмүүс нойр хүрдэггүй, нойр хулчаад байна гэж ярьдаг шүү дээ. Йогыг хийчээд орондоо орох үед хамаг бие тайвширсан унтахад хүртэл сайхан байдаг. Сурагч бүрийн хувьд хамгийн чухал жил нь төгсөх жил буюу 12 дугаар анги байдаг. Тэгээ би яг энэ хавар 12 дугаар ангид төгссөн байгаа. Энэ үед би Америк руу сургуулиудад apply хийж ингээд маш их зүйлсүүд хийдэг. Тэгээд өөр олон шалгалтууд өгдөг. Энэ бүхэнд маань йог маань маш их тусалсан гэдэгт итгэлтэй байна. Бусад сурагчдын үед ингээд их сургуульд орох үе шат бол маш их сандардаг.
Тэгээд ер нь бол уур уцаартай болж гэр бүлийнхэнтэйгээ ч ямар нэгэн асуудал гарах үе байдаг. Тэгээд энэ бүхэнд маань яг тусалсан мөн хичээлийнхээ хажуугаар найз нөхөдтэйгөө гарах асуудал хүртэл одоо яг хийгээд ихлээр хүний бие тавьчраад зан ааш хүртэл эрэг дэшээ болоод найз нөхөдтэй гэр бүлийнхэнтэйгээ харьцахад илүү зөв болж өгдгөө. Change the side. За тэгэхээр сая сурвалжлагын манд Булгаатрийг та харлаа. Энэ охин төвшин заяа маань үнэхээр яг энэ яг өөрийнх нь амьдралын нэгэн салшгүй хэсэг учраас ингээд амжилттай яв гэдгийг үзэгчид та бүхэн гэсэндээ харсан баха. Йогийг өнөөдөр одоо би худлаа нэг магтан дуулмааргүй байна. Ерөөсөө яг бодит үр дүн хүмүүс дэндүү ойр байдаг тухай илүү ойлгуулах юмсан гэж хүсэж байна л да. Түүнээс биш би өөрөө яг йогийнхаа тухай йогоор одоо хичээлж үзээгүй байж йог бол ийм тийм гэд магтаж дуулахад бас үнэн дараа л эцэг болоо. Тэгэхээр та өөрөө яг мөн чанарыг мэдэрсэн үний үед хэлж хоёул тайлбараа үргэлжлүүлээ. Одоо энэ йогийн бас нэг байрлал авч байна. Аха. Байрлал бүхэн маш одоо нарийн байдаг. Одоо энэ байрлалд орох мөн байрлалаас гарах ч гэсэн маш чухал. Бид багшгүйгээр ханаас ч юм йогийн хичээлүүдийг аваад үзэж болно. Гэхдээ энэ йогд бас нэг зарим нэг зүйлүүд байдаг. Чиний дасгалыг хийхэд бид нэр амьсгалаа зөв зохицуулах хэрэгтэй байдаг. Мөн байрлалтаа орохдоо, мөн гарахдаа тодорхой хөдөлгөөний удаашрал тийм энэ бүгдийг тохируулах хэрэгтэй. Маш нарийн механизм шүү дээ хүний бие чинь. Игшин зур тань маш олон одоо цаснууд биеийн бүхий л хэсэгт түгэнд хархан эргэлдэж байдаг тийм ээ. Энэ бүхний чинь урсгал. Энэ бүхнийг йогийн байрлалууд дээр чинь зохицогдож байгаа нэг талаас. Тэгэхээр энэ карантиг хавхлагыг нээх, хаах энэ маш нарийн. Энэ бидний бүр биеийн дотоод шүүрлийн булчирхаанд нөлөөлөд бидний биеийн тархлааг нэмэгдүүлж, гооцглонг маань бас нэмж байдаг. Йогийн цэцлийг эхлээд хийжсэн хүмүүс их хөшүүн байсан. Дараа нь уян хатан болдог. Тэгээд өшөө илүү үзэхэнтэй болоод идэг. Тийм болохоор бүсгүйчээр маш их явах тартай байгаад идэг. Тийм. Иржүүд, залуучууд ч гэсэн бас сонирхох хэрэгтэй. Ягаад гэвэл энэ бол асар эрүүл байлгаа. Йогт бол энэ хөөс, нас ерөөсөө хамаарахгүй. Гэхдээ ирчүүд ер нь илүү арай цөөн байгаад байна. Гэхдээ хэдий цөөн ч гэсэндээ одоо эрэгтэй йогчдын, эрэгтэй бясалгагчдын маш одоо том гол төлөвлөлтөй хамт ингээд тайлбарлаж сууж байгаа их баяртай байна. Сая төвшин заяа гэж охины ярианаас үүдээ би асуу гэснээс түр азсан юмсэн. Заавал танхимд очиж багшийн удирдлагаар хичээл шаардлагатай юу? Аль эсвэл өөрөө яг сая охин шиг ингээд бие дагаад ингээд сурах боломж байна уу? Ер нь бол йогийг бид хэлсэн шүү дээ. Угсаа төрөлхийн йогч. Тийм болохоор бид өөрснөө аяндаа хийж болдог. Энд тэндээс зааварчлаа авч болдог. Гэе гэтэл яг мэргэжлийн багш нар та бүхэнд энэ бүхний нарийн ширээнийг заана. Бид яг хаанаас ч юм нэг газараас ингээл жишээ нь эдийн засгийн мэдлэг ч юм уу тийм ээ аваад номноос нь уншиж болно. Гэхдээ яг түүнийг туулаад өнгөрсөн эдийн засагч хүнээс юм сонсоход илүү үр дүнтэй байдаг. Яг л үүнтэй ижлэхнээр энэ бясалгал йогийг багшаас багшид дамжлагтай бол илүү их үр дүнтэй илүү гүн болж яадаг тийм зүйл юм байна. Альва юмд шилдэг шалтгаан мундахгүй юм да. Жишээлбэл зарим нэг хүмүүсээс уулзаал асууж байхад тэгээд гэртээ хийгээд амьдралдаа өвшүүлэх гэх хэрэгцээ юм аа. Тэгвэл энэ хөдөлгөөнд дунд тэгээд анхаарал төвлөрүүлдэг худлаа юм байна гэж хэлдэг. Тэгэхээр гэрт яаж орчин үүсгэх вэ? Орчин бүрдүүлэх үү гэдэг дээр та бас зөвлөөч. Тэгэхээр нэг зүйлийг бид нар маш их сайн санах хэрэгтэй. Юу гэхээр зэрэг таны тэр үнэхээр амжихгүй байгаа цаг зав, үнэхээр тэр болохгүй байгаа тэр бүх цаг зав чи юунаас болдог гэхээр таны өөрийн чинь дотоодод тогтун биш байгаа болохоор л тэр. Та өөрөө тэр цаг зав, тэр бүх зүйлийг гаргаж чадахгүй байна гэдэг чинь та өөрөө таны чадвар сул байна л гэсэн. Тэгэхээр йогийн тасгалд та өдөрт нэг 20-30 минут л гаргаж байна. Минийх шиг цаг 30 минут байх хэрэггүй. Ерөөсөө 30 минут тий 30-40 минут. Тэгэхэд та өөрөө аяндаа тогтсон болж эхэлнэ.
Аяндаа таны хийж байгаа ажил, амьдрал, тэр бүх цагийн чинь менежментүүд бүгд аяндаа болоод ирдэг. Ерөөсөө яг бол өөрөө нэгд гэж хэлсэн шүү дээ. Зөвхөн биений хувьд биш. Энэ нийгэмтэйгээ хүртэл харьцаанд чинь эерэг үр дүнгуудыг авчирт юм байна. За тэгэхээр сая ингээл өвдөг дээрээ өвдөглөөд л хойшоо гидийгээд тэгэд настангууд нэлээ харагдлаа. Одоо хадгалаад энэ өвдөгний үеэр хатгах эдрээс болоод нэлээ зовиртой баймар гэтэл ерөөсөө түүрцэн шинжгүй хийж юм л да. Тэгэхээр яг нь байгалийн насаараа хөширч байгаа, насны явж байгаа ч гэсэндээ энэ цаад бие махбод үнэхээр өөр байгаад тах шиг харагдаж байна. Энэ магадгүй йогор хичээсний үр дүнг бид нар сайн харчих шиг боллоо. Энэ настай хүмүүс тийм ээ. Тэгэхээр настангууд бол дуртай байдаг. Тий, одоо энэ йогийн дасгалын үр дүнг бол шууд бие дээрээ мэдэрдэг. Залуу хүний хувьд бол яг биеийнхаа жоохон эрүүл болохоор залуу наснда бол тоохгүй гэж болно л доо. Гэтэл яг энэний үр дүн нь асар их өндөр юм байна гэдгийг ямар хүмүүс мэдэрдэг вэ гэхээр тэр нөө өндөр настай хүмүүс маань тийм. Яг энэ бие организм талаасаа одоо маш өндөр хэрэгцээтэй байгаа хүмүүсийн илүү төрөг мэдэрчдэг. Харин жирийн эрүүл явж байгаа юм бол би эрүүл яваад байна л гэж яваад байдаг. Гэтэл йогт эрүүл мэндээс гадна танд өгөх асар их зүйл байдаг. Та хичнээн бие эрүүл байж болно. Гэхдээ таны сэтгэл санаа доктортой байж чадах уу? Та сэтгэлээ өөрөө удирдах чадчихна. Уур уцаараа тийм ээ. Зовлон гуниг шаналлаа. Нүүрэн дээрээ байж байгаа тэр сайхан инээмсэглэлээ өдөржингөө хадгалж чадчихна тийм. Үнэхээр өдөржингөө хадгалж чадахгүй байвал та йогоор л хичээлэх хэрэгтэй. Йог бясалгал. Энэ бүхэн таны нүүрэн дэх инээслийг эргүүлж авчирна. Хэрхэн яаж зовлон гунигийг ардаа үлдээх тэр арга ухааныг зааж өгдөг эртний одоо арга техник юм л да. Ер нь бол янз бүрийн юм ярих шаардлагагүй зүгээр л биеэрээ хийдэг. Амьсгалаараа ярьдаг. Ерөөсөө л юм дасгал. За дасгал маань ямар үе рүүгээ шилжиж байгаа шиг байна. Ямар ч гэсэн нэлээл эхлээд хүзөөндөөс эхэлж байсан бол одоо бүр ингээл явж өгч чинь тийм ээ. Тийм. Босоо байрлалаас хүзүү нороо мөр энэ цасны их болон бага эргэлтүүд явсан. Тэгээд одоо доошоо суусан сууга байрлалын заслууд одоо бид хөвтэй байрлалын заслуудаа хийж байна. Ер нь л дээрээс доошоо урсгалтай чиглэлтэйгээр явагдаж байгаа. Энд хийж байгаа дасгал бол маш энгийн дасгалууд байгаа. Хинч дагаад гэж болно. За энэ дасгалын одоо бичлэгийг харъя гэвэл YouTube, интернет дээр бол одоо бичлэгүүд байж байгаа. Зааварчилгаанууд нь байж байгаа. Заад хийсэн ч болно. Тэгэхээр далай дээр жагшаа бас манай сурвалжлагч маань энэ талбай дээр ажиллаж байгаа. Хөндлөнгөөс ажиглаж байгаа жирийн нэг үзэгчээс эхлээд л магадгүй энд бас бясалгагч, йогч хүмүүстэй уулзалж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр сурвалжлагч их жаргалтай бүгдээрээ уулзъя. Энэтхэн ширээсэр их сургуулийн одоо магистрийн ангийн оюутан, дуучин, одоо нэргүүн Сүндриата бид бүхэн уулзаад байна. Тэгэхээр яг одоо рок дуучин байж байгааз тийм ээ. Бас энэ ширээ йогоор хичээллээд энэ ширээ их сургуулийн магистрийн ангид бас одоо суралцтлаа бас энэ олон замыг туулсан байна. Яг одоо энэ йогыг одоо сонгож хичээллээд тэгээ энэ олон жилийг өнгөрүүлсэн энэ тухайгаа бас хуваалцах. За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд өнөөдөр бол маш сайхан өдөр болж байна. Ягаад гэвэл энэ йогийн дэлхийн нийтийн өдөр болгож зарласан. За 2015 онд Шри Рави Шанкар манай багш очиж одоо Европын парламентэд үг хэлээд ингэж зарласан. Би их баяртай байна. За би йогоор хичээлсэн гэх юм бол анх саран цэцэг багшийн курсэд 2001 онд 16 тад сууж исэн. Тэрнээс хойш бясалгалаар бол тасралтгүй хичээлсэн гэдэг маань ер нь рок дуучнаас өмнө бол би бясалгал хичээлж исэн, йогоор хичээлж исэн. Тэгээд миний дуулах сэдв бол их гүн утгатай, гүн одоо байдаг учраас юм хүнд рок чиглэлтэй их дүүцдэг байхгүй юу. Тэгээд ч тэр үед би бол яг одоо тийнейж буюу тэ их залуу настай 20 хүрээгүй байсан шахаа. Тийм учраас тэгж эхэлжсэн. Одоо бол миний дуулах жанр өөрчлөгдсөн. Тэгээд дээрэс нь би амьдрах урлагийн багш болсон 2013 онд. Тэгээд энэ чиглэлээр бас йогийн анхны магистр болж суралцж байгаадаа их баяртай байна. Тэгэхээр одоо төгсгөлд нь яг йог таны амьдралд те яг юу өгсөн бэ? Юуг өөрчилсөн бэ? Йог миний амьдралд за би 10-аас илүү жил хичээлсэн байна. Одоо бодоход миний бүх юмыг өгсөн. Надад өөртөө итгэх итгэл болон миний амьдралын зорилго чиглэлийг бүгдийг өгсөн. Би өөр нь бол йог хийх гэж төрсөн хүн гэж би боддог. Шри Рави Шанкарын шав болж төрсөн. Тэгээд энэ монголчуудынхаа төлөө энэ йог гэдэг зүйлээр цэвэршүүлэх, арх тамхи одоо юу гэдгийг стресс
тэр булганыг цэвэрлэж бид нар нэгдэж тэгээ оюунлаг хүч чадалтай монгол хүнийг бэлтгэхийн төлөө би төрсөн гэж боддог. За баярлалаа. Ингээд бас манай сурвалжлага үргэлжилж байна. Ингээд одоо үндсэн дасгал руугаа бүгдээрээ анхаарлаа хандуулцгаая. Тэгэл яваа. За. Одоо дасгал маань үргэлжилсээр байна. Тэгэхээр та болж байгаа яг ямар дасгалууд хийгдэж байна вэ? Тайлбарлана уу? За одоо энэ Супермен гэсэн байрлал байна. Бид хүүхэд байхдаа ингээд хөл дороогүй байхдаа тийм ээ ингээд дээш доошоо хараад өнгөрөөд идэг гэсэн шүү дээ тийм ээ. Энэ бол одоо хүний биед маш тустай. Хүний биений зөвхөн гадна талын гар хөлний булчин, нурууны булчингаас гадна хүний биений дотоодод асар олон булчингууд байдаг. За ходоод, гидээс, өөрцс гэл тийм. Тэр бүх булчингуудад хурж үйлчлэхийн тулд энэхүү байрлалуудыг аваад байгаа юм. Тэгээ одоо зарим нэг одоо биеийн дархлаанд хомоо харалтай, найр булчирхай, ер нь тэр дархлын системд хамааралтай булчирхаануудад хүртэл одоо энэ дасгалын байрлалууд өөрснөө үр дүн өгдөг юм байна. Энэ бол одоо чинь кобра байрлал буюу могой байрлал гэж ярьдаг л да. Жангас. Тэгээд энэ хамгийн гол нь бас хийж байгаа хөдөлгөөн амьсгалтай ихсээ нэгдэх хэрэгтэй юм шиг байгаа. Би сая энэ шууд нэвтрүүлгийн эхэнд болортой багшийн удирдлагаар хийгээл ингээд амьсгалаа авах гаргахаа дасгал хөдөлгөөнтэйг уйж чадахгүй л байлээ. Тэгэхээр амьсгалын ач холбогдлын тухай бас та хэлж тайлбарлах хэрэгтэй байх. Хөдөлгөөний ямар үед нь амьсгал авч гарах. Бид нар чинь их олон хүмүүс ер нь дийлэнх олонх маань буруу амьсгалаа сурцсан байт юм байлээ шүү дээ. Амьсгал авч яхад гиз төмбиж явах хэрэгтэй байтал хамт татчихдаг тийм ээ. Тэгээ амьсгалаа гаргахтаа гиз урагшаад төмбигээд идэг. Өстэй шал буруу амьсгалдаг байсан юм байна гэдгээ одоо жишээ нь хизээ хожуу хайн мэдчих жишээтэй. Ер нь амьсгал өөрөө хүний биед маш чухал да. Бид нар хоол ундгүйгээр хэр удаан байж чадах вэ? За тэгвэл уух усгүйгээр хэр удаан байж чадах вэ? 7 хоног л авах тийм. Хоол ундгүй бол за нэг сар маар бол болчих байхаа шингийн муугаад байв. Амьсгалахгүйгээр яадаг үлээ 2-3 минут л байна тийм ээ. Тэрнээс илүү удаж чадахгүй. Амьсгал бол өөрөө амь юм. Бид нар өөрснөө яг энэ амин амьсгалтайгаа маш их анхааралтай холбоотой байх хэрэгтэй. Тэгвэл таны сэтгэлийг, таны дотоодод болж байгаа зүйл, таны эрүүл мэндийг бүгдийг нэгтгэж идэг мөн тэр бүхэнд нөлөөлөх хувцастай байдаг. Энэ бүх зүйлийг хэрвээ мэдмээр байгаа амьдрах урлагийн курс авах хэрэгтэй. Тий. Одоо амьдрах урлагийн курс гэхлээр хүмүүс бас их сайн мэдэхгүй байж магадгүй. Амьдрах урлаг гэдэг маань одоо Монголд бол ширээ бясалгал гэдэг их алдаршсан. Өөрөө урлагтайгаар амьдрах үе гэсэн урайтай амьдрах урлаг гэдэг нэртэй олон улсад өнөөдөр 155 улс орнд үйл ажиллагааны явагддаг. Ийм их өргөн хүрээнд дарагдсан байгууллага байт юм аа. Монголд бол одоо анхны л одоо бясалгал явыг одоо оруулж ирж байсан байгууллагуудын нэг. За сая амьсгалын тухай ярьсан бас энэ их гоё дотроо аз жаргалыг мэдрэх энэ сэтгэл зүй бас их чухал байна. Зарим нэг дасгал хийж байгаа хүмүүс бол хамаг нүрээ өрчилгээд зовир болгож шанал болгож хийдэг штэ. Гэтэл инээмсэглэж хий. Яг өөрлөгөө орж ийн. Одоо жишээлбэл энэ болортой өгш ярьж ирсэн. Энэ өөдөөс тусч байгаа нарыг доторлогоо орж ийн гэж мэдэрч инээмсэглэж хийгээд. Тэгэхээр энэ давхар бас энэ их гоё сэтгэл зүй, сэтгэлийн энэ хүлээж авах юм их нөлөөлөд байна тийм ээ. Энэ бол үнэхээр чухал. Үнэхээр чухал. Үнэхээр чухал. Одоо бидний бие маань сэтгэл маань аль аль нь өвддөг юм байна. Өвддөг. Тэгэхээр инээмсэглэл бол ерөөсөө эмчилж идэг, бүгдийг эмчилж идэг юм шийдтэй. Тэгээд одоо инээмсэглэл өөрөө энэ байгаль дэлхийн сайхан энерги, нар, хур энэ бүхнийг маш их баяр баясгалантайгаар хүлээж авахлаар энэ танд юм болж байдаг. Хэрвээ та хичнээн сайхан нар агаад хичнээн сайхан бороо орж исэн ч үүнийг таагүйгээр хүлээж авбал энэ танд таагүй сэтгэлийг үүсгээд таны бие болон сэтгэл цэргээр нөлөөлж идэг. Тийм учраас аль болохоор таашааж явах хэрэгтэй. Юм бүхнийг таашааж байгаль, дэлхий те бүгдийн таашаалтайгаар энэ сайхан дэлхий, энэ сайхан нар, энэ сайхан байгаль, энэ сайхан 100 цагийг ч гэсэн тийм ээ. Инээд дүүр баяр баясгалантайгаар өгөх юм бол энэ хэмжээгээр таны биеинд энерги, эрүүл мэндийг бэлгэлж яадаг үстэй юм байна л да. Би бүр нэг удаа загнуулж ирсэн нөгөө өөрийгөө жоохон зовоод юм уу махалт юм уу гэдэг нэг арабикийн хичээлд очих гээд багш маань Азаа гэхээр нэлээ. Багш би нэг жоохон өөрийгөө нэлээ махалмаар энэ зовоомоор энэ гэсэн чинь намайг загинсан юу гэж гисэн чинь өө чи ингэж бодож ирж байгаа бол би хүлээж авахгүй. Чи харин бие баярлуулах гэсэн. Энэ үе мөчөө хөдөлгөх гэсэн. Тэгээ би баярлах гэж ирж байна гэж хэлэх хэрэгтэй байсан гэдэг шиг л байна тийм ээ. Ер нь ямиг яаж хүлээж авах нь үр дүн яг тийм байдаг гэж. Одоо энэ ямар тасгал руугаа шилжээд эхлэв? За энэ одоо ном байрлал авах гэж байна.
Бид нэг багада мостоос дунаал тоглоод байдаг байсан да. Эн чинь бас йогийн нэг маш чухал байрлалын нэг шүү дээ. Энэ байрлал бол өөрөө их нарийн л да. Одоо энэ йогийн багш нар чинь өөрснөө бүхэлдэн хүний биеийн анатомиг үздэг, хүний биеийн дотоод шуурдлын булчирхай хийгээд эрүүл тэр судас ширмсний байршлыг бүгдийг маш нарийн хэмжээнд үзчихэж багш болтыг. Тэгэхээр энэ бол өөрөө маш их олон үр дүн өгч байгаа л да. Одоо энэ харахад гаднаасаа харахад ингээл мост байрлалтай биендээ ингээ авцсан байгаа боловч энэ дотоод эрэхтэнд 5 сул маш сайн нөлөөтэй юм дасгал байгаа. Одоо энэ үндсэн дасгал бид нар ямар үед нь явж байна вэ? Бас шууд нэвтрүүлгийн маань цаг ингээд дуусах төгөхөөр миний сэтгэл бас дундуур байна л да. Ягаад тэгэхээр энэ яг үндсэн дасгалыг жишээлбэл бүтэн харуулж чадахгүй нэ. Өнөөдөр бас их олон төлөвлөгдсөн байгаа гэж байгаа тийм ээ. Тэгэлгүй яг йогийн өдөрлөг маш олон зүйл. Одоо энэ йогийн дасгал маань ер нь дуусах шатанда орж байна. Хэвдээ байрлалаас одоо ингээд дуусдаг. Тэгээ араас нь бид бясалгал хийн. Тэгээ өнөөдрийн хөтөлбөрт юу байгаа вэ гэхлээр маш олон йогийн төвүүд маань үзүүлбэр үзүүлж байгаа. Жишээ нь 108 хүн наранд мөрөх дасгал хийн, тийм. За тэгээд бусад йогийн төвүүд маань ч гэсэн бас үзүүлбэрүүд бэлдсэн, урлагийн тоглолтуудтай энэ бүх зүйл маань одоо өнөөдөр Сүхбаатарын Чингисийн талбай дээр маань одоо болж байна. Тэгээд одоо энэ бүхэнд оролцоод энд маш сайхан байгаа энэ хүмүүсээ одоо би бол баяртай байна. Баярлж байна. За тэгээд би бас энэ йогчтаас гадна хөндлөнгөөс ажиглаж байгаа энэ хүмүүсийн хувьд ямар сэтгэлтэй байгаа бол гэдэг их сонирхолтой санагдаад байгаа юм да. Магадгүй телевизээр үзэж суугаа үзэгч та бүхэн ч гэсэндээ дор бүрдээ йогийн тухай ойлголт яг ямар хөө илээ. Мөн чанарын тухай та хэр сайн мэдгүй, хэр сонирхож ирсэн бэ? Эсвэл өмнө нь байсан бодол өөрчлөгдөж гэнэ үү, яаж гэнэ үү? Үзэгч та ч гэсэн дор бүрнээс тунгааж агаарэ. Тэгэхээр одоо хоёлаа цагийн баримжаага харъя. Одоо шууд нэвтрүүлэг маань өндөрлөхөд 3 минутын хугацаа үлдсэн байна. Гэхдээ йогийг таниулах гэж бид хэр чадлаараа хичээлээ. Чингисийн талбайгаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн явуулын станц ажиллаж шууд дамжуулж байгаа. Тэгээ ялангуяа энд тайлбаруудыг хүргэж байгаа тайлбарлагчаар маань энд ажиллаж байгаа амьдрах ухаан бяцлаглалын ерөнхий зохицуулагч Далаад Орж өгчтэй бас их баярлалаа. Одоо ер нь ингээд үндсэн дасгал бол ингээд өндөрлөлтөд шаандж байна. Энэ ер нь өндөрлөлтөд шаандж байна. Одоо фитнес аэробик хийжсэн болвол маш хэсчтэй хөдөлгөөн хийгээд тэгээд ер нь дуусдаг тийм ээ. Харин йогийн дасгал бол эрчтэй бие халаалт тэгээд дараа нь тодорхой йогийн байрлалууд эцэст нь амралт заавалж байдаг. Амралт 5 минутын одоо йогийн унталт гэж нэрлэдэг юм да. Йога нидра. Ийм амралтыг хийсний дараа одоо бие маань өшөө илүү сэргийж өгч идэг. Хүний бие хөдөлж байхад нэг үр дүн авч идэг. Мөн огт хөдөлгөөнгөө байхад бас өөр нэг үр дүн авч идэг. Тэгэхээр аль нэг нь л авч байгаа юм бүрэн цогц дасгал болж байгаа юм л да. Үүгээрээ энэ зүгээр энгийн биеийн тамирын дасгал, энгийн фитнесээс ялгаатай байт юм аа гэдэг. Сонирхолтой юм шүү. Хөдөлж ажил үр дүн авч байгаа гэсэн. Одоо энэ жишээ нь яг үндсэн дасгал дуусаад йогчд маань ингээ амарч байгаа амсхийг зур бас энд үр дүн. Тийм дотор асар их болж байдаг. За. Тэгэхээр үзэгчдээ та бүхэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд дамжуулж байгаа олон улсын йогийн удирдлагын одоо үйл ажиллагааг харж байна. Хэдий шууд нэвтрүүлэг маань их өндөрлөж байгаа ч гэсэн энэ үйл ажиллагаа сая Далаад Орж өгшийн ярьснаар одоо нэлээ үргэлжлэн хөтөлбөр бол дуусаагүй байгаа. Тэгээ зөвхөн монголчууд бид биш. Монгол улстай 9 аймагт мөн дэлхийн 192 орны 256 хотод тэр тусмаа дэлхийн дахинаа алдартай тэрл том байгууламжуудын бүтээн байгуулалтуудын доор мянгараа хүмүүс цуглаж йогийн дор нэгдэж байна. Тэгэхээр йог гэдэг өөрөө ив нэгдэл юм, йог гэдэг бол их тайван юм гээд маш олон тодорхойлтуудыг би бас ингээл уншлаа. Йог гэдэг өөрөө оюуны их дэг сургууль юм гэж хэлсэн байна. Йог гэдэг өөрөө хайр юм гэж бас нэг түрүүнд хүн хэлнэлээ. Тэгэхээр яг ийм йогийг энэ үзэгч олон түмэнд ойртуулж юм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ зохион байгуулагчдад бүгдээрээ баярлалаа. Тэгээд энэ арга хэмжээг бас өөрөө уг нь бол энд ингээд байж ах хэвээр нэ энд тайлбарлаад үзэгч олон хүргэж байгаа Далаад Орж өгчтэй маш их баярлалаа. Хоёулаа ингээд шууд нэвтрүүлгээ өндөрлөё. За тэгээ үзэгч орнуудаа бас баярлалаа. Та бүхэнд йогыг аль болохоор хүргэхээр ирмэлцлээ шүү. Тэгээд үнэхээр та бүхний сонирхлыг татж байгаа бол ирээд хийгээд үзээрэй. Тийм ээ? Одоо
ер нь үгээр илэрхийлэхэд хэцүү зүйл байдаг л да. Яг л очиж үзэж хийж ээж л тэ амтыг мэдэрдэг. Огт амсаж үзээгүй жимснийхаа бид нэрээс амтыг огт мэдэрдэг. Одоо хин нэгэн одоо амсчаад одоо хиллээ тайлбарлаа гэдээ ойлгохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг бие дээрээ л ирж хийж энэ бүх зүйлийг мэдэрснээр л та бүхэн авах юм шүү.